Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За манайха цаан чинь ийм яриа гараад ирсэн байна заяа. Дэрийн парти болохоор зөвхөн Холливуудын одуудад celebrity хүмүүст харин Jeffrey Epstein-ийн парти болохоор world leaders-уудад дэлхийн удирдагч элит хүмүүст ийм яриа гадуур тархсан байна. За тэгээд 1 сарын 30-нд Jeffrey Epstein-ийн файл нь ингэж задарснаас болоод ер нь Diddy Epstein хоёрыг харьцуулсан зөндөө олон яриа одоо шок зүйлүүд явж гин. Одоо жишээ нь гэх юм бол айгүй их эдитнүүд гадуур явж байгаа аахгүй. Тэгээд та бүхэндээ би надад айгүй таалагдсан нэгэн эдитийг хүргье. За түүнээс гадна хүмүүс ингэж ярьж байгаа байхгүй. You know who wasn't in the Epstein files? P. Diddy. Тэ хин Epstein-ийн паринд очдоггүй байсан бэ? Хин энэ Epstein-ийн файл дотор нь нэр нь дурддаггүй гэвэл P. Diddy. Тим айгүй гой мундаг, тим гэмт хэрэг хийдэггүй, тим зааван балиар зүйлд оролцдоггүй дээ биш. Яагаад тэр одоо Epstein-ийн паринд Diddy оролцдоггүй байсан бэ гэхээр he was the competitor. Тэ өрсөлдөгч нь учраас Epstein-ийн паринд өрсөлдөж байгаа паринд юу гэж оролцох юм бэ гэд тэ. Тийм зүйлийг хүмүүс айгүйх гадуур ярьж одоо шоглож дооглож байна. За ингээд та бүхэндээ амлсан ёсоор Jeffrey Epstein-ийн хэргийн талаар 2 дахь парт бичлэгээ хүргэж байна. Эхний бичлэг бол орчихсан байгааг та бүхэн аль үзчихсэн байгаа байх гэж найдаж байна. За тэгээд нэрэ тэрэн дээр одоо ганц 2 залруулга хүрэхгүй бол бас болохгүй юм шиг байна. Би комментуудыг харсан. Бас нэлээд хэдэн комментууд иймэрхүү комментууд харагдчихсан. Одоо намайг элбэг доржоос эсвэл нөгөөд нь хинч гэлээ тийм улс төрийн хүмүүсээс мөнгө авчихжээ. Тэгээд одоо энэ Монголын улс төрчдгийг өмөрөөд байгаа юм байна гэсэн ийм утгатай комментууд харагдчихсан. Яагаад вэ гэхээр би ингэж хэлсэн шүү дээ тэрхүү бичлэгнээр те. Хэдийгээр одоо энэ Epstein-ийн файл дээр нэр нь дурддагдлаа гэд search result-н дээр нэрнүүд нь гарч ирлээ гэд тэр хүмүүс одоо яг үнэнгээсээ Epstein-ийн энэхүү парент нь оролцоод жоохон хүмүүсийн хүчнэтдэг байсан гэсэн үг бол бишээ. Тэ ягаад тэгэхээр Epstein чинь бас ингээд хэдийгээр ийм pedophile муухай заван балер хүн байсан ч гэлээдээ хажуугаар нь ийм бүх одоо дэлхийн удирдагчдыг мэддэг, шинжлэх ухааны доктор, профессор бүх хүмүүсийг мэддэг ийм бизнесмен одоо баян цатгалан тэ хүн байсан юм а. Тийм учраас иймэрхүү баян цатгалан хүмүүс ч одоо ингээд өөр баян цатгалан хүмүүстэйгээ ингээ харилцаа холбоо тогтоогоо янз бүрийн юм хийгээ явж байдаг шүү дээ. Заавал тийм creepy зүйл биш. Тийм учраас би тэр баян цатгалан хүмүүс чинь ер нь биентэйгээ socialize хийх айгуу дуртай байдаг тийм учраас зүгээр тийм холбоотой байсан хүмүүс байгаа. Тийм болохоор зүгээр ингээ холбоотой зүгээр нэг хамт хоол идсэн ч юм уу тийм байсан болохоор зүгээр ингээд Epstein-ийн файлтын дотор нь орчиж байгаа. Яагаад гэх юм бол имэйлэн шүүгээд үзэнгүүд одоо элбэгт орж гэд нэр нь гараад ирж байгаа гэх юм уу тэглээгээд заавал одоо тэрхүү заван балер юмд нь оролцдог байсан гэсэн үг биш шүү гэд зүгээр би танарт хэлсэн. Тэгтээ би одоо үгүй элбэгт орж эсвэл өөр хинж байлаа Монголын нэг улс төрчид тэд нэр ингээд юусоо оролцоогүй шүү. Наадвал чинь ингээд хүн амьтаг хүчнэдэггүй шүү. Хүүхд мөхдүүдийг хүчнэдэггүй шүү гэж би тэгэж өмөрч хэлсэн зүйл огтхонч биш. Тэр хүмүүс тэр юмнууд нь оролцдог ч байсан байж магадгүй. Оролцдоггүй зүгээр ингээд имэйл энэ төр явуулдаг байсан ч магадгүй байж магадгүй. Тэрийг хинч мэдгүй одоо яг тэр үнэн мөннийг бол хэрэв proof нь байгаа бол одоо энэ Америкийн FBI DOJ энэ төр л мэдж байгаа. Окей. Дээрээс бол би одоо энэ хүмүүсээс мөнгө авсан зүйл бол огтхон биш шүү манайха. Ямар амар би бүр тэр уншаад ямар амар би хэрэггүй тийм хэлдэг өжтэй намайг мөнгө авчихсан байна гэж бодчихлоо гэж дотроо бодож байсан. Тэгээд ямар ч сан ингэ залруулгаа өглөө. За түүнээс гадна би ийм зүйл хэлсэн байгаа. Jeffrey Epstein гэдэг нэр нь бол Epstein юм а. Эсвсгээр уншдаг шүү. Монголчууд маань яагаад эсвсгээр уншаад байгааг би мэдэхгүй байна. Яагаад эсвсгээр бичээд байгааг би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь бас нэлээд олон хүмүүс тайлбарлаад үгүй наадах чинь зөв дуудлага нь Epstein юм а үсэг юм а. Яагаад гэхээр эн чинь Герман Jewish гаралтай нэр юм а. Тэгээ одоо жишээ нь нэг Albert Einstein гэдэгтэй адилхан гэж тэгж байгаа байхгүй. Okay, I know. Okay. Jeffrey Epstein ч угаасаа Jewish
гаралтай хүн. За тэгээд нэр нь бол угаасаа ийм Jewish Германы тийм гаралтай нэр гэдгийг бол би мэдж байгаа. Тэглээгээд Jeffrey Epstein чинь Америкт төрсэн хүн. Тэгээд Америкчууд Epstein-ийг Epstein гэж дуудаж явдаг. Тэгээд иш үсгээр дууддаггүй Jeffrey Epstein хүртэл өөрийнхөө нэрийг Epstein гэж дууддаг байсан юм аа. Тэгэнгүүт хүмүүс ингээд над руу те чи өөрөө мэдхгүй ээжэж та Jewish нэрийг мэдхгүй ээжэж энэ төр гэж те хүн тэгээ өөрийнхөө нэрийг Epstein гэж дуудаа явдаг юм байна. Тэгэхээр бид нар одоо Epstein л гэж дуудана үсттэй. Right? Заавал тэгээ үгүй нөгөө хүмүүс тэгээ заргалтаалтай өөрийнх нь нэртэй хүртэл заргалтаал. Юу яриад чи өөрийнх нь нэрийг буруу дуудаад байна те. Чиний нэр чинь Jewish гаралтай юм чи Epstein гэж дуудах хэрэгтэй энэ гэсэн одоо what is that, right? За тэгэхээр ийм залруулга өгөх юм, окей. За одоо хэдүүлээ яг гол бичлэг рүү орно. Alright. Хэдүүлээ эхлээд Jeffrey Epstein-ийн тэр гэрээслийнхэн тухай яриад байгаа заяа. Энэ бол ингээд айгүй хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ удахгүй яг 1 сарын 30-нд гарч ирсэн тэр 3.5 сая хуудас файл дотор нь хин ямар том хүмүүсийн нэр холбогдсон бэ гэдэг тухай хамгийн гол нь ярих байгаа, окей. За манайха нэлээд хэсэг хугацаанд манай Монголын сошиал медиаг донсолгоод нэлээд сенсац тариад шууган тариадсан контент болох хосын хөтөж гэдэг контентыг та нар санаж байна уу? Ягав нөгөө comedian Амраа эхнэр бумаатайгаа орсон анги нь бүр нэлээд шууган тариад гадуур сошиал дээр хилцүүлэлэг үүсгээд байсан. Тэгээ миний хувьд бол тэрхүү контентын эхний бүлгийг үнэхээр шимтэж үзсэн. Яагаад вэ гэхээр иймэрхүү хосуудын харилцааны тухай контентуудыг би бол үзэх маш их дуртай. Тэгээ ялангуяа энэ контент нь яагаад таалагддаг вэ гэхээр яг хосуудын амьдрал дээр гардаг ийм бодит асуудлуудыг ингээд харуулад тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйч тэр асуудлууд дээр ингээд тайлбар өгөөд хэрхэн тэрийг даван гаргах вэ энэ төр гэдэг тийм гаргалгаанууд өгж одоо зөвлөгөө өгөх нь маш их таалагддаг. За тэгвэл юу гэж манайхаа хэрв та нар маань ч гэсэндээ надтай адилхан хосын хөтөж контентын эхний бүлгийг шимтэж үзсэн бол одоо шинэ бүлэг нь 2 дугаар бүлэг нь цоошин өнгө төрхтэйгээр эргэж ирж байгаа юм байна. Тэгэд энэ удаагийн бүлэг дээр бүр олон сонирхолтой зочид орж байгаа юм байна лээ. Одоо жишээ нь гэх юм бол эхний анги дээр Гейтийн захирал MC Мөнх сайхан их нэртэйгээ орсон байна лээ. Тэгэхээр хосын хөтөж контентынхоо шинэхэн бүлгийг хаанаас үзэх вэ гэхээр Univision-ы гэрийн Томи багцаас үзэх боломжтой юм байна. Тэгээд 7 хоног бүрийн баасан гараг бүрт шинэ анги нь нэмэгдээд явах юм байна лээ. За тэгээ манайхаа яг одоогоор та нар маань хостойч бай, хосгүйч бай, эсвэл токсик харилцаанд байдаг ч бай, эрүүл харилцаанд байдаг ч бай хамаагүй бүгдээрээ иймэрхүү контентоос авах юм зөндөө байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ хосын хөтөж контентынхаа 2 дугаар бүлгийг шимтэн үзээрэй. За гэрээслийн тухай юу ярих гэж байгаа вэ гэхээр манайхаа би өнгөрсөн бичлэгээр дурдсан те Jeffrey Epstein ингээд айгуу тийм mysterious байдлаар нас урахынхаа өмнө амиа хорлсон гэж нас урахынхаа өмнөхөн хэдхэн оны өмнө хуульчтайгаа ингээ уулзаад гэрээсэл дээр өөрчлөлт оруулаад ингээд те ингээ хамаг мөнгө төгрөгөө ингээ trust fund-д хийгээд ингээд тавьчихсан ингээд те. За тэгэж trust fund-д хийсэн 1953 онд яасан Epstein-ийн fund гэж байгаа, okay? Trust fund. Тэгэхээс өмнө бас айгүйх мөнгнүүдийг тараасан байгаа юм. Одоо чинь хэм бол 50 сая долларыг өөрийнхөө хуульчтай өмгөөлөгчтэй өгжээ. За 25 сая долларыг болохоор өөрийнхөө accountant хүнд өгсөн байна. За тэгэнгүүтээ 10 сая долларыг болохоор нөгөө нэг баруун гарын туслах нь ч гэх юм уу, найз охин нь ч гэх юм уу, одоо мадам ч гэх юм уу, тэр нөгөө Ghislaine Maxwell гэдэг эмэгтэйдээ өгсөн байна. За тэгээд 10 сая долларыг аягүй сонирхолтой заяа. Энэ бол аягүй сонирхолтой. Норвеги улсын нэгэн дипломат хүний хүүхдүүдэд үлдээсэн байгаа юм. Энэ бол аягүй сонирхолтой. Тэ? Ямар учиртай хүүхдүүд болохоор ингээ 10 сая доллар үлдээчихэж байгаа юм. За 50 сая долларыг түүнээс гадна нөгөө нэг өөрийнх нь 2 island дээр шүү дээ, арлууд Карибд байгаа те US Virgin Island-аа 2 island-уудаа за түүнээс гадна Нью-Йоркийн Манхэттен байрладаг тэр нөгөө 7 давхартай 80 хэдэн сая долларын үнэлгээтэй байгаа тэр апартментаа Парис дахь нөгөө нэг айгу fancy кондогоо Флорида мужийн Palm Beach дээр байдаг нөгөө нэг том маншна, Нью Мексикод байдаг ranch том байшингаа, за мөн түүнээс гадна 33 каратын diamond ring заяа алмазын бөгжийг, түүнээс гадна 48 ширхэг ийм сул алмазуудыг өөрийнхөө хамгийн сүүлд үерхэж байсан, яг баригдахаасаа өмнө хамгийн сүүлд үерхэж байсан найз охин болох Карина Шулиак гэдэг ийм эмэгтэйд үлдээсэн байна. Isn't that crazy? Тэгээ бусад мөнгнүүдээ болохоор
trust fund-д хийгээд тэгээ тэрнийх нь beneficiary нь хийн no one knows. Энэ асуудал дээр бас ингээ хүмүүс Карина гэд наад хүүхний шалгаач энэ хүүхэн юу нь яагаад алга болчихв хааччихва гэд айгүй хүмүүс ярьж байгаа. Маш залуухан ийм найз охин байсан юм байна лээ. Тэгээд хүмүүс энэ хүүхэн бол те бас л одоо co-conspirator нь байх хэвээр. Одоо Jeffrey Epstein юу хийдэггүй гэдгийг мэдэхгүй байж ингээд те найз охин болоод явна гэж байхгүй. Тийм учраас ийм их одоо хөрөнгийг нь өвлж авч байгаа юм. Наад хүүхнээ шалга гэж бас айгүй хүмүүс ярьж байгаа. Гэхдээ одоо хүмүүс энэ хүүхнийг хаана байгааг ерөөсөө мэддэггүй юм байна лээ. Тэгэд миний таамгаар бол тэ maybe үнэхээр Jeffrey Epstein нас бараагүй тэгээ нууцаар ингээд энэ найз охинтойгоо амьдраа явж байгаа байх гэж миний хувьд бол ингэж миний өчөөхөн бол миний хувьд бол бодож байна. За би тэгээд өмнөх дугаар дээр бас ярьж исэн энэ хүү үхэлтэй холбоотойгоор тэ айгүйх тийм conspiracy theory байдаг айгүйх таамууд байдаг те. За тэгээд энэ таамгийг нь улам эрчимжүүлэх одоо улам ингэж идэвхжүүлж өгөх нэгэн зүйл энэ хүү файл дотроос нь олцсон байгаа юм. За одоо энэ 3.5 сая хуудас файл задарсан гэдэг шүү дээ, тий. Тэн дундаас нь олцсон. Тэр нь юу вэ гэхээр FBI-ийн нэгэн эйжентийн одоо өгсөн мэдүүлэг statement байгаа байхгүй. Тэр нь одоо энэ хүү файл дотроос нь гарч ирсэн. За энэ FBI эйжент болохоор яг нэг Epstein шорон дотор нас барсны дараад нь яг тэр өглөө нь ингэж ийм мэдээлэл өгсөн байгаа байхгүй юу гэсэн бэ гэхээр өштэй те. За яг ингээд Epstein шорон дотроо нас орчихжээ гэд ингээд зарлагдаад мэдэгдээд за тэгэнгүүт одоо тэр цогцыг нь ийшээ одоо medical examiner's office руу ингэж явуулах нүүлгэх болж байгаа юм те шоронгоос. За тэгсэн чинь medical examiner's office гэдэг нэртэй ийм одоо гарчигтай ч юм уу те тийм van white van ирсэн гэж яахгүй цагаан өнгийн тийм van машин том машин ирж авч явах гээд очсон юм байна. Тэгээ шоронгийн гадаа зогсож исэн. За тэгсэн чинь л одоо яг шоронгийнх нь ажилчид нь болохоор яг биеийг нь одоо move хийлгэх гээд айгуу тийм ингээл янз бүрийн даав мав орны даав мав тэгэл хайрцаг марцаг авчирсан гинэ. Тэгснээ тэрэн дотроо болохоор хүний бие юм шиг одоо хүний биеийг одоо цогцыг одоо resemble хийх тийм зүйлийг тэр хайрцагын дотроо хийгээд тэгээ тэр van дотроо цагаан өнгийн van дотроо ингээ хийгээд явуулсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүт яг тухайн үед нь бол угаасаа ойлгомжтой хэвлэл мэдээллийнхэн аль үшээ ингээд те Epstein нас орсон байна гэдгийг сонсоод ингээд шорон дээр нь яваад очсон байгаа. Тэгэнгүүт хэвлэл мэдээллийнхэн болохоор бөөнөрөө яг тэр цагаан өнгийн машиныг нь дагаа явсан байгаа байхгүй. Яг үнэндээ Jeffrey Epstein-ийн жинхэнэ цогцсон. За би нь болохоор хаана байсан бэ гэхээр тэр цагаан өнгийн van биш. Өөр тусдаа нэг хар өнгийн van машин байсан гинэ. Тэрэн дотор яг Jeffrey-гийн бие ингээ хийгцэн тэр машин болохоор айгуу тийм хүмүүст мэддэлгүйгээр гиг үнтхийн ингээд ийш алгуулсан гэж байгаа байхгүй яваад өгсөн. Хүмүүс болохоор л энэ цагаан өнгийн дотор л байгаа гэдээ дагаа яваад өгсөн. Яг үүндээ бол бие нь өөр газар руу харангийн машинд яваад өгсөн. Ийм зүйлийг яг тэрийг харсан ажигласан FBI-ийн эйжент ийм мэдүүлгийг тухайн үед өгж исэн юм байна лээ. Тэгээд тэр нь янз бүрийн болж шалгагдаж малгадаагүй юм уу? Тэгээ ямар ч зэн файл дотор нь орсон байгаа байхгүй юу? За ийм сонирхолтой бас зүйл файлаас нь гарч иржээ 1 сарын 30-ны өдөр. За одоо дараагийн ярих зүйл болохоор манайхаа энэ болохоор 7 сард зарлагдсан зүйл юм. Окей. 7 сард бас ингээд DOJ чинь нэг хэсэг зүйлүүдийг ингээд нээсэн байхгүй энэ файлаас нь. За энэ дотор нь болохоор шүү дээ The First 50 Years гэдэг нэртэй эхний 50 жил гэдэг ийм нэртэй ном гарч ирсэн манайхаа. Энэ яадаг ном бэ гэсэн чинь Ghislaine Maxwell-ийн Jeffrey Epstein-ийн 50 насны төрсөн өдөрт нь зориулж хийсэн ном. Окей. Төрсөн өдрийн ном. Ном гэхээр одоо хүмүүс бол бодохдоо ингэ бичсэн ном л гэж бодогдож байгаа шүү дээ. Хиндж байсан. Энэ нь бол тийм ном биш. Одоо зүгээр ингээд хүмүүсээс Jeffrey Epstein-ийг таньдаг бүх хүмүүсээс ингээд нэг тийм мэдчилгээ аваад тэгээд тэр мэдчилгээнүүдийг нь захиануудыг нь ингээд нэгтгэхэд ном болгоод ингээд гаргачихсан. Окей. Тэгээд тэр ном нь зарлагдсан байгаа юм аа. За тэгээд манайхаа oh my god энийг өштэй та нар нэрээ энийг уншиж болно шүү. За энэ номыг энэ бүр ингээд тавигдсан байгаа тэр чигтээ.
Okay, интернет дээр та нар ингээд the first 50 years Jeffrey Epstein PDF хэнтэргэн зүгээр гараад ирнэ тэр чигтээ. 238 хуудас ийм ном байна. За бүр ингээд юу гарчиг марчигтай одоо тэр хуудсан дээр тийм юм байгаа одоо ийм хэсэг байгаа тэр бүх юм нь тодорхой заяа. За тэгээ энэ дээр айгүй их сонь хэсгүүд байгаа юм. Prologue гэж байгаа юм. Тэрэн дээр те өмнөх үгдээр нь болохоор Ghislaine Maxwell өөрөө үг хэлжээ Jeffrey Epstein-д зориулаад. За тэнгуүдээ гэр бүлийн хэсэг гэж байгаа юм. Brooklyn гэдэг одоо хин Jeffrey Epstein чинь Brooklyn-ээс гаралтай шүү дээ. Тэгээ Brooklyn-ийн одоо багийнхан найзууд нь л юм бичсэн юм шиг байгаа. За тэнгуүдээ girlfriends plural заяа. Олон тоон дээр найз охтууд гэсэн хэсэг байгаа. Найз охтууд нь одоо ингээд мэдчилгээ хүргэсэн байхгүй. Гэтэ тэр хэсгийг нь болохоор тэр нэрнүүдийг нь болохоор redact хийгээд дарчихсан байсан харуулгаад. За children гэдэг хэсэг байгаа. Айгу амар газтай. Айгу эвгүй биш вэ гэж children хүүхдүүд гэдэг хэсэг байна. Хүүхдүүд ингэж мэдчилгээ хүргэсэн юм уу яасан те. Тэгээд friends, найзууд гэдэг хэсэг байгаа юм. Science, шинжлэх ухааны хүмүүс гэдэг хэсэг байсан. Дахиад girlfriends гэд тэ эмэгтэй одоо найз охтууд гэсэн хэсэг байсан. За тэгээд special assistant эдэр гэдэг иймэрхүү хүмүүс ингэж юм одоо биччихээ Jeffrey Epstein зориулаад. За тэгээд энийг бол манайха зүгээр ч нэг тийм одоо би найздаа мэдчлээ хүргээд те төрсөдөр мэдлэгээ өргөд нэг автограф бичгэд бол нэг л юм дээр тэ хайртай шүү найзаа төрсөдрийн мэд хүргэе тэ улам сайхан одоо жилүүдийг тулаараач гэдэг юм тийм л юм бичэн штэ тэ энэ дээр бол үгүй Jeffrey Epstein-ий таньдаг найз нөхдүүд нь болохоор тийм юм бичээгүй заяа айгу тийм сонин утгатай даалт утгатай ч юм шиг тэ хүн зүгээр уншихаар ингээ ойлгохдохгүй айгу эвгүй тийм зүйлд айгу их бичигдсэн байгаа. За гэхдээ энэ дундаас айгу хүмүүсийн сонирхлыг татж байгаа тийм одоо мэдчилгээ нь болохоор Donald Trump-ийн за Trump одоогийн ерөнхийлөгч Америкийн ерөнхийлөгчтэй Epstein зориулсан тэр мэдчилгээ байгаа юм. Тэр нь айгу сонин заяа. Зүгээр ч нэг тийм одоо юм биччихээгүй зураг зурсан байгаа. Зураг нь ямар зураг вэ гэхээр эмэгтэй хүний одоо биений галбирыг тэ silhouette-ийг харуулсан ийм зураг зурчихсан. За тэгээд тэр биеийн дотор биенийх нь фигур дотор нь болохоор ингээд юмнууд бичсэн байгаа байхгүй юу. Тэр нь болохоор баг ингээд Jeffrey Donald хоёр ингээд хоорондоо юм ярьж байгаа юм шиг тийм харилцан яриа юм шиг тийм юм бичсэн байгаа. Одоо жишээ нь there must be more to life than having everything гэж аахгүй те. Амьдралд бол бүх зүйлийг өөртөө байлгахаас гадна илүү өөр те амьдралаас одоо хүртэх зүйлүүд их байх ёстой гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ Donald хэлж байгаа юм шиг байгаа. Yes, there is. But I won't tell you what it is. Тимээ амьдрал бол те өшөө илүү одоо зүйлүүд байгаа. Гэтэ би чамд тэрийг юу вэ гэдгийг хэлэхгүй гэсэн чи Jeffrey nor will I since I also know what it is. Jeffrey ингээ хариулаад би ч гэсэндээ чамд хэлэхгүй яагаад гэвэл би аль үжээ тэр юу вэ гэдгийг мэдж байгаа. Тэнгүү Donald хариулаад we have certain things in common Jeffrey. Хоёуланд нь одоо common зүйл байдгаа те ингээд хоёулаа мэддэг тийм адил зүйл байдгаа. Yes we do. Come to think of it. Тийм ээ хоёуланд нь ингээд адилхан хийдэг зүйл байдаг шүү дээ гэж хэлж байгаа юм. За тэнгүүд Donald enigmas never age. Have you noticed that? гэж хэлж байна. Тэгсэн чинь Jeffrey as a matter of fact it was clear to me the last time I saw you гэж одоо хариулсан байна. За тэнгүүдээ цаашлаад a pal is a wonderful thing. Happy birthday. За зарим хэсгүүд нь харагдахгүй байна. Миний одоо харж байгаа өгнүүд нь харагдахгүй байна. Яг энэ хэсэг нь бол угаасаа ийм юм байна манайха. Угаасаа ингээд айгүй бүдэг юм байна. Тэгэхээр би харж чадахгүй байна. За ямар ч гэсэн ингээд ийм нэг сонирхолтой одоо хүн зүгээр уншаад ойлгоход энэ одоо юугээ хуцаад байгаа юм бэ гэмээр те энэ хоёр одоо юугээ хуцаад байгаа юм бэ юу солиотой юм яриад байгаа юм бэ гэмээр тийм юм байгаа хгүй. Тэгэнгүүтээ Donald Trump гээд доор нь яг өөрийнх нь юу байгаа хгүй гарын үсэг нь Donald Trump-ийн гарын үсэг байгаа юм. За ийм нэг мэдчилгээг хүргэж байжээ. Тэгээд энэ зүйл гарч ирсний дараагаар бол ингээл угаасаа бөө юм болсон. Яг 7 сард тэгсэн чинь энийг болохоор Donald Trump бол үгүйсгсэн. Би бол хизээж ийм юм бичиж байгаагүй. Хинт Epstein зориулж ямар ч тийм төрсө өдрийн мэдчилгээ хүргэж байгаагүй. Наадах чинь бол миний зүйл биш байх зүгээр миний гарын үсгийг ингээд авч тавьчихсан байна гэж үгүйсгсэн байгаа юм аа. За үүнээс гадна Bill Clinton юм бичсэн байсан хинт зориулаад Clinton-ийн Hillary Clinton, Bill Clinton хоёр хоёулаа ингээд мэдчилгээ хүргэсэн байсан. Ер нь ингээд одоо миний удахгүй ярих гэж байгаа энэ файл дотор нь нэр нь олцсон маш олон хүмүүс энэ одоо төрсө өдрийнх нь номонд нь зориулаад мэдчилгээнүүдийг хүргэсэн байгаа юм аа. Тэгээд тэр нөө хүүхдийн хэсэг гэдсэн шүү дээ. Тэр нь айгүй эйгүү зав юм манайха. Энэ
яг юу яаж байгаа мэдчилгээ хүргэж байгаа хүмүүс ч юм уу те айгуу тийм сонио чамд ингээд ийм зургнуудыг явууллаа гингүүтээ жоохон хүүхдүүдийн зургнуудыг явуулсан байгаа байхгүй өөрийнхөө хүүхдүүдийн зургийг эсвэл нэг өөрийнх нь хүүхд биш гэлээ нэг танихгүй хүүхдийн ял хүүхд энтрийн зургийг ингээд тэр ном дотор ингээд оруулсан байгаа байхгүй тийм зургийг яах гэж танихгүй хүний хүүхдийн зургийг ер нь хүн яах гэж авах хэрэгтэй вүлээ you know what I mean чи зүгээр та нар ингээд бодод үзтээ ингээд найздаа юу яснаа те открит төрсө өдрийн открит яснаа мэ энэ танихгүй хүүхдийн зураг гэнэ дотор нь ингээ хавчуулж ингээ зүгээр бодоод үзтээ тэр зургаар одоо юу хийх гэж байгаа вэ за одоо ингээ хэдүүлээ шинэ гарч ирсэн задарсан тэрхүү файлуудыг нь ярив 1 сарын 30-ны өдөр 2026 оны 1 сарын 30-ны өдөр Department of Justice 3.5 сая хуудас ийм бичиг баримтуудыг задлсан байгаа олон нийтэд тавьсан байгаа за энэ дунд нь бас 180 мянган зурагнууд бодоод үзтээ 180 мянган зурагнууд за тэгээд 2 мянган бичлэгнүүд олцсон байгаа. Тэгэд энэ зүйлүүдийг бол бүгдээрингийн ямар ч хүмүүс аль ч орноос ингээд Department of Justice-ийн вебсайт руу ороод access хийгээд уншаад хараад үзээд байх боломжтой. Гэхдээ энд орсон одоо хохирогч нарын нэрийг болохоор redact хийсэн байгаа. Хохирогч нарын нэр, хүүхдүүдийн нэр, зураг, царай юу гэдгийг те тэднийг бол redact хийн буюу ингээ харлуулчихдаг штэ те. Тим зүйлийг хийсэн байгаа юм аа. За гэхдээ аимшигтай зүйл нь юу вэ гэхээр эн чинь ингэж redact хийнэ гэдэг чинь бас ингээд тусгай processтэй байдаг. Зүгээр ингээд нэг хар юмар ингээд балруулж байгаа юм шиг те ингэж шиж болохгүй. Энэ чинь албан ёсны нэг тийм компьютероор юм хийх хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь DOJ-гийнхэн тэгж одоо те хийх ёстой журмаар нь хийгээгүй учраас хүмүүс яаж ийнвэ гэхээр одоо энийг чинь татаж авч болно. Хүмүүс энэ файлуудыг нь татаж авчихаа тэр redact хийсэн документыг нь Word document руу оруулаад заяа Microsoft Word руу оруулаад нэг юм хийнгүүт тэр одоо original бичвэрүүд нь гараад ирж байгаа байхгүй redact-ыг нь одоо redaction-ыг нь арилгаж болж байгаа гэсэн үг. Тэнгүүд яг тэр харлуулсан байсных нь ард талд нь ямар одоо юм бичигдсэн байсан эсвэл тэр харлуулсан байсных нь цаана нь ямар зураг царай байгаа вэ гэдгийг харах боломжтой байсан. Тэгэд ийм зүйл болоод тэгээд хохирогч нар гарч ирээд айгүй их ингээд юу яасан энэний эсрэг тэг өмгөөлөгчтөнд дуурайд энэ бол ингээд хохирогч нарын эрхэнд халдж гин гэд бөө юм болоод тэгээд энэ одоо юуныхан DOJ-гийнхэн дахиж одоо ингэж одоо тэр юун дээр redaction дээр өөрчлөлт гаргасан юм байна лээ. Тэгээ ийм бас айгүй том алдаа гарч ирсэн. За энэ файлыг яагаад задлах болсон бэ гэхээр манайхаа юу Epstein Files Transparency Act гэдэг ийм хууль гарсан юм аа. За энэ хууль нь болохоор 2025 оны 11 сарын 19-ний өдөр Donald Trump-ийн одоо захирамжаар ингэж энэ хууль болсон байгаа юм. За тэгээ энэ нь болохоор те угаасаа нэрнээс нь сонсогдож байгаа байх Epstein Files Transparency Act буюу transparency гэдэг чинь одоо ингээд юмнуудыг ил болгох гэсэн үг шүү дээ. Ямар ч нууцлахгүй ил болгох гэсэн үг. Тэгэхээр Epstein-ийн одоо хэрэгтэй холбоотой бүх файлуудыг олон нийтэд нууцлахгүйгээр ингэж задлах ёстой гэсэн ийм хууль гарсан. За тэгээ энэ хууль чинь бас хууль болох гэж бөө юм болж исэн юм аа. Тэгээ ямар ч гэсэн одоо энэ Америкийн хууль чинь ингээд зөндөө олон шатаар дамжиж явдаг. Доороосоо яваад Senate яадаг үлээ би энэний талаар бас нэг бичлэг би хийжсэн. Бараг 2 жилийн өмнө хаад нэг Америкийн засгийн газрын тухай ярьж байхад тийм бичлэгэн дээр та нар үзээгүй бол үзээрэй. Senate яваад House of Representatives юу яагаад гар үсгээ зураад за тэгэнгүүтээ цаашлаад өөр хинлүү очдог үл ямарсан хамгийн сүүлийн давхрах те хамгийн сүүлийн одоо хууль болж очиход одоо гар үсгээ зурх хэвээр хүн Donald Trump буюу одоо ерөнхийлөгч байх хэрэгтэй байдаг те. Тэгээд Trump 11 сарын 19-нд энийг хууль болгосон байгаа. За тэгээд deadline уул нь өгчихсэн байсан байхгүй юу? Хэдний өдөр гэлээ өгчихсэн байсан чинь тэр deadline-да амжиж DOJ-гийнхаа энийг задлж чадаагүй. Бас нэлээд хэдэн 7 хоногоор хойшлуулж гаргасан байгаа. Тэгээ хүмүүс Америкийн ард иргэд бол айгүй уур уцаартай байсан те. Яг ингээд дедлайн өгчөөд энэ өдөр ингэж тавих хэрэгтэй гэж хилчээд ээжиж одоо гарахгүй байна гэд бөө юм болж иж бас нэлээд хоцорч байгаад 1 сарын 30-ны өдөр ингэж тавигдсан байгаа юм. За анхандаа болохоор DOJ-гийнхэн 6 сая
бичиграмтуудыг одоо задлан гээд тооцоолоод ингээд бэлдээд байжсэн мэн лээ. Тэгснээ за 3 сая 3.5 сая байхад хангалттай гэдэг тэ 3.5 сая одоо бичиграмтыг задлсан байгаа. За гэхдээ одоо чинь гэхэд 500-аад хуудас нь зүгээр хар бүх зүйлийг нь redact хийчихсэн. Бүр ингээд жоохон хэсгийг нь ч ингээд үлдээгээгүй тэр чигтээ хар redaction харагдаж байгаа байхгүй юу? Redacted. Тэг хүмүүс одоо энэ хүмүүсээр доогдох уу хийгээд байгаа юм хайш энэ 500 хуудас нь ямар ч юм байхгүй ингээ хав хар болчихсон. Тэг хүмүүсийн бас айгүй хуур хурж байгаа юм нь за яг хуу victim хохирогч нарын нэрийг одоо царай зүсийг redact хийж болно ойлгож байна те. Яагаад энэ сонин имэйл бичсэн хүмүүсийн имэйлийг нэрнүүдийг нь redact хийгээд байгаа юм бэ? Ямар шаардлагаар? Наадвал чинь яг гэмт хэрэг хийсэн хүмүүс байгаа байхгүй энэ Epstein-тэй хамтарч одоо ийм балер завнуудаа хийсэн хүмүүс байж ич тэр нь одоо тэр имэйлүүдээр нь батлагдаад байгаа байхгүй юу? Сонирхны имэйл явуулчихсан. Тэнгүүд тэр имэйлийг хинээс явуулсан бэ гэдгийг нь одоо ингээд имэйлийг нь redact хийчихсэн. Ямар шаардлагаар? Яах гэж ингэж одоо ийм гэмт хэрэгтэй хүмүүсийг хамгаалаад байгаа юм бэ гэдэг тийм. Тэрэн дээр бас ингээ хүмүүс айгүйх одоо шууга хийж байгаа. Түүнээс гадна DOJ-гийнхан бол хүмүүст харуулж болох тийм харуулахыг хүсэж байгаа зүйлүүдийг л ил болгож байгаа. Яг үүндээ бол өөрсөнд нь зөндөө илүү амар зүйл байгаа. Тэрийг хизээч харуулахгүй яагаад гэвэл нөгөө нэг world leaders-уудыг хамгаалж байгаа учраас гэж ярьж байгаа. Тэгээ тэр нь бол угаасаа ойлгомжтой үнэн байх. За энэхүү шинээр гарч ирсэн шинэ файлуудаас нь одоо эхний гарч ирсэн яригдах ёстой зүйл юу вэ гэхээр ийм indictment гарч ирсэн байгаа юм а. 2000-аад оны дундуур ингэж Southern District of Florida буюу Florida мужийн өмнөд одоо дүүргийн ийм шүүхээс бэлтчихсэн прокуророос бэлтчихсэн байсан Epstein-ийн эсрэг одоо ингэж indictment-ийг хүсэж байгаа шүүгчээс хүсэж байгаа ийм draft бэлтчихсэн байжээ 56 хуудас гэж боддоо манайхаа. Дэрийн indictment чинь хэдэн хуудас байлаа. Гэтэ арайч 56 мургаа те баг 50-аад хуудас руу орхоог нь 20 байсан баха. Тэр үед бид нар ямар их хуудас indictment вэ гэж ярьж ирсэн штэ. Тэгтэл боддоо Epstein-ийн эсрэг болохоор 56 хуудас indictment бэлтчихсэн байж. Indictment ч одоо яллах одоо ийм тогтоол штэ те ийм заалт тогтоол байгаа. Энэ 56 хуудас indictment дээр нь болохоор Jeffrey болон хамтарч гэмт хэрэг хийсэн 3 ийм хүмүүсийг дурдсан байгаа юм. Тэгэхээр нийтдээ 4 хүнийг одоо энэхүү indictment дээр нь дурдсан байна. За тэгээд нийтдээ 60 зүйл ангиар одоо ингэж яллах хүсэлтийг гаргаж ирсэн байхгүй юу? 60 зүйл анги гэж боддоо. Тэгээ энэ 60 зүйл анги дээр нь бол бүгдээрээ айгүй амар одоо том гэмт хэрэгүүд гэсэн үг. Одоо бага насны хүүхдүүдийг биеийг нь үнэлүүлэх зорилгоор ингэж уруу татсан, entice хийсэн, induce хийсэн, persuade хийсэн гэсэн ийм одоо том зүйл ангууд байсан байхгүй. Одоо ер нь дандаа бүгдээрээ хүний 8-ны холбоотой жоохон хүүхдүүдийг биеийг нь үнэлүүлсэн гэсэн иймэрхүү зүйл ангууд нийтдээ 60 зүйл анги байжээ. Ийм indictment аль үшэнэ 2000 оны дундуур гараад ирчихсэн ингээд draft хийгдчихсэн байсан мөртлөө энэ indictment нь яг файл хийгдээгүй. Ямар учир шалтгаанаар ингээд прокурор бэлтжээд ахад энийг одоо файл хийгээгүй гэдэг нь бас айгүй том асуудал болж гарч ирж байгаа байхгүй юу? Хин энийг дарж нуусан бэ гэдэг нь бол айгүй бас том зүйл болж байгаа юм. Тэгээд яг энэ indictment дээр нь дор хаяж 19 бага насны охтуудыг одоо хохирогчоор нэрлсэн байсан байгаа байхгүй юу? Гэтэ ихэнх нь бол одоо нэрийг нууцлсан буюу Jane Doe гэдэг нэрээр одоо тавигдсан байсан. Тэг хамгийн одоо бага насных нь хохирогч нь гэхэд 14 настай охтууд байсан гэж байгаа байхгүй юу? За ийм indictment гарч ирсэн файл дундаас нь. За түүнээс гадна бас нэгэн аягүй тийм нотлог баримт болохоор зүйл гарч ирсэн нь юу вэ гэхээр нэгэн хохирогч охины 32 хуудас өдрийн тэмдэглэл байгаа юм. Яг тухайн үедээ хиний Epstein-ийн хохирогч байсан үедээ ингэж бичдэг байсан өдрийнх нь тэмдэглэл нь гарч ирсэн байхгүй юу? Яг тухайн үедээ болохоор 16 настай охин байжээ. 2002 онд 16 настай байсан байна. За тэр үедээ одоо жишээ нь нэг ийм бичсэн байхгүй ийм өдрийн тэмдэглэл бичсэн байгаа юм. Би ингээд жирэмсэн болчихсон. Тэгээд хүүхдээ ингээд төрүүлж гин. Тэгээд амар өвдөлттэй төрсөн. За тэр үед ингээд Ghislaine хурж ирээд тэ хажууд нь байгаа одоо өстой ингээд дүлээ гарга марга гэдэг айгүйх зааварчилгаа өгжсэн мөгжсэн энэ гэл төрөлтийнхаа тухай процессныхаа тухай бичсэн байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ би ингээд хүүхдээ төрүүлснийхаа охин төрсөн гэж байгаа.
бяцхан охиноо ингээд өөр дээрээ 10 минут л ингэж тэрвэрх надад боломж олцсон. Тэгээд хүүхдийн маань охины маань гар хуруу айгүй хөөрхөн жижигэн байсан тэр гэл айгүй өртөлтэй бицсэн байхгүй. Тэгээ 10 минутын дараагаар нь хүүхдийг нь охиныг нь аваа явчихсан байхгүй. Epstein Maxwell хоёр. Яг юу хийсэн хүүхдэр нь юу хийсэн бүү мэд ингээ аваа явчихсан. Дахиж хүүхдээ охиноо хараагүй гэсэн. За энэ охин бол ингээ ганц эхнийхээ удаа жирэмсэлж байгаа тохиолдол биш байгаа юм байна лээ. Нэлээд удаа жирэмсэлжсэн зарим нь болохоор miscarriage болсон. За тэгээ энэ охиныгоо төрүүлчихээд дараад нь бас дахиад жирэмсэн болоод хүү төрүүлсэн юм байна лээ. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг битсэн байсан. Тэгэхээр айгүй олон удаа жирэмсэлжсэн байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь болохоор бүр ингээ юу байсан юм байна лээ. Зохион байгуулалттай. Энэ бол ингээд зүгээр ингээд хэнийг те энэ охины одоо хүчнэж жагаад Jeffrey Epstein одоо самсруугаар жирэмсэн болгосон тохиолдол бол биш. Jeffrey Epstein бүр энэ тухайгаа ингээд найз нөхөд одоо шинжлэх ухааныхаа доктор профессор хүмүүст ярьдаг байсан байхгүй. Би одоо ингээд те дэлхийн хүн амыг өөрийнхөө DNA-гээр ингээд дүүргэмээр байна. Яагаад гэх юм бол миний DNA, миний gene бол айгүй superior. Тэ миний одоо ген бол хамгийн одоо дэлхийд байхааргүй те айгу тийм ухаантай superior gene учраас би ингээд өөрийнхөө DNA-г охтуудад ингээд өгөөд хүчнээд те тэгээд дэлхийн хүн амыг бол бараг л өөрийнхөө генээр дүүргэмээр гэсэн зүйлийг ярьжсэн гинэ. Тэгээ бүр энийг хэрэгжүүлэх гээд манайха бүр тийм одоо юм гаргачихсан байсан гинэ. Бараг тийм план төлөвлөгөө заяа. Нөө New Mexico'д нэг тийм том бас ranch mansion-тэй гэдгсэн шүү дээ. Тэр New Mexico-гийнхаа тэр mansion-ыг одоо бараг л тийм human lab болгох гэжсэн гэж байгаа байхгүй юу. Охтуудыг маш олон хэмжээний охтуудыг авчраа тэнд ингээ байлгаад тэгээд Jeffrey Epstein тэр охтуудыг хүчндээд за тэгэнгүүт тэр охтууд нь жирэмслээд Jeffrey Epstein хүүхдүүдийг нь төрүүлэх юм. Ийм одоо бүр лаб шиг юмыг одоо ингээд те төлөвлөгөө болгоод ингээ биччихсэн байсан гэж байгаа байхгүй. Тэрний хатгаа хүн амьтанд ярьдаг байсан юм байна лээ. Тэгэл одоо энэ охин те энэ одоо өдрийн тэмдэглэлийг бичиж байгаа охин бол яг тэр хохирогч нарын нэг юм шиг байгаа байхгүй. Тэгэд гэхдээ энэ охтуудыгаа яг одоо ингэж хүүхд төрүүлүүлэх ийм охтуудыгаа болохоор айгуу тийм сонгож шалгаж авдаг гэсэн байгаа байхгүй. Яг бол superior gene байх хэрэгтэй шүү дээ те. Тийм учраас яг цав цагаан те ингээд те цэнхэр ус одоо юу лээ цэнхэр нүдтэй шаргал устэй ийм охтууд байх хэрэгтэй. Тэгжиж одоо superior gene гарч ирнэ. Jeffrey Epstein-тэй нийлж ийм зааван зүйлээдэг хийдэг байжээ. За одоо ингээд хэдүүлээ энэ файл дээр нь дурдгдсан том эрх мэдэлтэй хүмүүсийн талаар ярьцгаая. За манайха сар шиндээ сайхан шинэлж байна уу? Манай монголчууд амар мэд байна уу гэж золгодог штэ тэ. Яг тэрнтэйгээ адилхан хайртай хүмүүстэй өгж болох хамгийн үн цэнтэй бэлэг бол яалтчгүй эрүүл мэнд. Тиймээс өнөөдөр би бичлэгэн дээрээ Mend MN брендийг онцолж байна. Та нар маань энэ үгийг угаасаа сонсч ирсэн байх. Гэдэс эрүүл бол би эрүүл гэж. Бидний доторх эд эрхтэй маань эрүүлжээд эхлэхээр хүмүүсийн гадна үзэмжэн дээр шууд илэрдэг штэ тэ. Одоо чинь хамгийн тод баталгаа яалтчгүй арьс байгаа. Гаднаасаа янз бүрийн skincare хэрэглээд хамгийн үнэтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд байгаа мөртлөө арьс чинь дээртгүй уламжлалт ортоод идэг штэ тэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр гаднаасаа эрүүлжүүлэх биш, доторх эд эрхтэндээ анхаарал тавьж эрүүлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Та нар маань санаж байгаа бол би нэлээд хэдэн сарын өмнө өөрийнхөө хэрэглэж туршиж үзсэн Mend Moss-ийн далайн хөвдийг танилцуулж санал болгож байсан штэ. Далайн хөвд нь хүний биед хэрэгтэй 102 эрдсэн 92-ыг нь өөртөө агуулдаг ийм суперфуд байгаа. Өдөрт нэг хэн халбагыг идэхэд л хоол боловсруулалт дархлааг дэмжиж бүх биеийг сэргээж өгдөг. Тэгээд нэрээ яг одоо баярын өдрүүдэд бидэнд маш их хэрэг болох хоёр төрлийн цоо шинхэн бүтээгдэхүүн гаргасан байна лээ. Эхнийх нь болохоор Mendashwa. Энэ нь болохоор ашвагандатай болохоор баярын өдрүүдийн стресс ядаргааг тайлж, нойрыг чинь сайжруулж, гормоныг тэнцвэржүүлж өгнө. Хоёр дахь бүтээгдэхүүн нь болохоор Mendhusk. Цагаан сарын өдрүүдэд бид нар маш их хүнд хоолыг иддэг учраас энэхүү бүтээгдэхүүн нь яг гидсийг чинь бүрэн сайн цэвэрлэхэд тус болох байгалийн эслэгтэй. Тэгээ та нар маань ер нь өөрсдөө ашваганда гэж юу юм, husk гэж юу юм гэд Google-ээр search хийгээд үзээрэй. Үнэхээр шинжлэх ухаанаар батлагдсан маш үр дүнтэй ийм орцод байгаа шүү. За тэгэхээр Mend Moss-ыг хаанаас худалдаж авах боломжтой вэ гэхээр Meru Skincare дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Тэгээ та нартай нэг гоё мэдээг дуулгахад хэрэг та бүхэн маань хэрэглэж дууссан хоосон Moss-ныхоо 4 шилийг дэлгүүр дээр нь авч өгөх юм бол хүссэн амттай нэг том Moss-ыг
үнгүү авах 4-ээр нэмэх нь 1 гэсэн ийм урамшуулал байнга хэрэгжээд явдаг юм байна л шүү. Мөн худалдаа авалтаа онлайнаар буюу Mendmos CGM-ээс бас захиалаад авах боломжтой шүү. За ингээд та бүхэн маань энэ цагаан сараар хайртай дотны хүмүүстэй эрүүл мэндийг буюу Mendmos-ыг бэлэглээрэй. За эхний ярих хүн болохоор Trump байгаа юм аа, Donald Trump, окей. Энэ файл дээр нь юу гарч ирсэн бэ гэхээр ер нь Trump-ыг mention хийсэн маш их хэмжээний имэйлүүд байсан. Маш их заяа. Trump-ийн нэр бараг хэдэн мянган удаа гарч ирсэн гэсэн result орно заяа. За тэгээд дандаа ер нь юунууд байгаа хгүй email exchange-ууд. Яг Trump Epstein хоёрын хооронд биш. Ямар шуган имэйлүүд байгаа гэхээр Epstein өөр хүмүүстэй ингээд ярьж байгаа Donald Trump-ийн тухай ярьж байгаа. Trump ингэсэн, Trump тэгсэн энэ төр гэсэн те. Тиймэрхүү одоо айгуу имэйлүүд байсан. Бас түүнээс гадна ер нь Trump-ыг доромжилж байгаа маш их имэйлүүд байсан. Нөгөө хүмүүс нь Trump-стай айгуу тэнэг штэ те, ухаан муутай штэ те. Би өстө Trump-ыг ингэж жагаад одоо хятадтай ийм холбоо тогтоолгоцсон штэ, төлөвлөгөө хийлгүүлсэн штэ ч гэх юм уу те. Иймэрхүү сонь имэйлүүд байсан. Тэгээд хүмүүс бүр гайхаад байгаа зүйл нь болохоор штэ те. Trump болохоор ер нь дандаа энэ талаар ярихдаа би бол Epstein-тэй холбоотой биш. Тэгээ би Epstein-ийг таньдаг байсан, уулздаг байсан. Одоо тийм иймэрхүү паринууд дээр яг тийм Epstein пар гээгүүл тэ зүгээр ингээд нэг иймэрхүү хүмүүс уулзсан паринууд, конвеншнууд энэ төр байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл дээр ингээд зөндөө удаа тааралдаж байсан. Гэхдээ би Epstein-ийг ямар хүн бэ, ямар шуган хэрэг хийдэг вэ энэ төр гэдэг тэ жоохон эвгүй гарын байна гэдгийг мэдэнгүүтээ холбоогоо тасалсан. Тэр нь болохоор 2008 оны үеэрээс ингээд аахгүй 2008 онд нөгөө нэг Epstein яг анхудаага баривчлагдаад ингээ хэрэгт орооцолтоод хүүхд мөхт хүчндэг байсан энэ төр гэдэг те. Тэр нэг 18 сарын шоронгийн ял аваад ингээ одоо яллагдсан шүү дээ те. Тэрнээс нь хойш одоо би ингээ харилцаа болцсон байсан. Ямар ч тийм харилцаа холбоо байхгүй. Би Epstein-тэй хамтдаа гэр мэрлүүн очиж байгаагүй. Би Epstein-тэй хамтдаа ингээ арал марл руу хизээч очиж байгаагүй гэж те. Тим имийг ярддаг байхгүй. Одоо хүртэл ингээ ярддаг. Тэгээд тийм болохоор ингээ Trump-тэй надад бол нуугаад ах юм байхгүй. Тийм учраас би бүр дандаа Epstein-ийн файлыг одоо задлаа гэж би дандаа энд advocate хийдэг байсан. Тийм ч учраас би одоо ингээ ерөнхийлөгч болчоод энийг одоо ингэж хуулинд оруулж байна. Хэрвээ надад айгаад ах юм байсан бол тэ ингээд үнэхээр би эвгүй юм Epstein-тэй хийдэг байсан бол тэ тэр файл дотор нь ингээ эвгүй зургнууд ч юм уу нотлох баримтууд хэрвээ би байсан бол би юу гэж тэ одоо гэмт хэрэг хийжсэн мөртлөө энийг задлаа гэдэг яах юм бэ? Би энийг чим ингээ хуулинд оруулсан гэж ийм имийг ингээ агиух ярьдаг. Тэгээд иймэрхүү одоо открит ч юм уу тэр нэг төрсө өдөр ийм хум гарч ирэнгүүт те наадах ч худлаа хурамж те би бичээгүй миний гарын үсгийг авч тавьсан байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм. Хүмүүсийн гайхаад байгаа зүйл нь яг ингээд хэлж чадахгүй байгаа аюу хэцүү. Trump-ийн хэсэгтэр болохоор заримдаа болохоор энэ хоёр найзууд ч юм шиг тиймэрхүү Google Mogul дээр бол те заавал энэ файлаас гарч ирсэн зургууд биш зүгээр ингээд Donald Trump Epstein ингээд хангууд зүгээр ийм зургууд зөндөө байдаг хамтдаа ингээд янз бүрийн тийм gathering-ууд дээр ингээд зураг мураг авахулчихсан Melania Trump нэр ихнэр мэхнэртэйгээ ингээд те дөрвөлээ хамт зураг мураг авахулчихсан тиймэрхүү зүйлүүд зөндөө байгаа аахгүй юу. Тийм болохоор ингээд таньдаг найзууд ч юм шиг те тэгснээ одоо ингээд зарим имэйлүүдийг харангууд хин Epstein ингээд Trump-ыг амар муулчихсан те бүр ингээд газар доор нь хилтэл нь ороод газар доор ортол нь муулчихсан те тиймэрхүү имэйлүүд зөндөө байгаа юм. Тэгснээ заримдаа хаяа болохоор ингээд Trump-ыг магтаад явчихдаг заа. Одоо нэг хүн жишээ нь ингэж хэлсэн байна л да ингээд Trump ингээд айгуу тийм racist одоо арьсангөр үзээ ялгарлан гадуурхдаг мөн дэ сексисттэй эмэгтэйчүүдийг дорд үздэг энэ төр гэх нэг тиймэрхүү юм бичсэн байсан чинь Jeffrey Epstein тэр хүнд хариулаад би Trump-ыг сайн мэднэ. Trump бол ерөөсөө racist sexist хүн биш ээ гэх ч юм уу те. Тиймэрхүү одоо өмгөөлсөн ч юм уу те. Тиймэрхүү имэйлүүд бас авалцсан. Тэг хүмүүс бүр одоо гайхаад байгаа байхгүй. Trump Epstein хоёр найзууд байсан юм уу? Дайснууд байсан юм уу? So weird. За ямар ч гэсэн тэгээд би та бүхэндээ Trump ер нь Epstein-тэй яаж холбогдож байгаа вэ гэдэгт нэг жоохон тиймэрхүү юмыг нь яриад өгье. За Trump Mar-a-Lago гэдэг тийм газрыг эзэмшдэг. Энэ нь болохоор Флоридад байдаг нэг баячуудын хэсэг заяа Mar-a-Lago гэдэг. Тэгээ энэ нь болохоор одоо зөвхөн баячуудад зориулсан нэг тийм members only club энэ гэж байдаг шүү дээ. Нэг resort ч гэх юм уу, нэг club зөвхөн ингээл баян хүмүүс очиод ингээл байж идэг тийм. Тэр газар нь болохоор манайхаа нэг удаа тэрэнд одоо member болно гэд гишүүнчлэлийн төлбөр төлөхөд $120,000 эхлээд төлдөг гэнэ шууд upfront гишүүн боллоо гэд. За түүний дараагаар жил болгон $116,000 төлөх ёстой юм байна тэнд гишүүн байхын тулд. Тэгэхээр
ямар хүмүүс зориулсан бэ гэдэг нь ойлгомжтой байгаа бах. За тэгээд тэр Mar-a-Lago club нь хамгийн дээдэлтэй 500 гишүүнтэй л байх боломжтой. Окей. Тийм учраас шууд ингээл би мөнгөтэй байлаа гэд ингээд би мөнгөний төлж чадах юм чинь гэд ингээд шууд тэр клубд орчих болно гэж байхгүй. Referral only буюу тэнд аль үшинэ гишүүн байгаа хүмүүс ингээд би энэ хүнийг оруулмаар байна, би таньдаг юм а гэж refer хийж санал болгож ингэж ордог тийм exclusive club байгаа хгүй юу. За тэгээд тэнд яасан бэ гэсэн чинь Jeffrey хэдийгээр ингээд club member биш байсан мөртлөө ингээ хаяа тэнд явж иж харагддаг байсан гинэ. Тэр Mar-a-Lago дотор нь. Тэгсэн чинь гиг үнтхэн Donald Trump энэ Jeffrey Epstein-ийг дахиж одоо Mar-a-Lago-д оруулж ирж болохгүй, манай клуб оруулж ирж болохгүй гэд бүр ингээд насан туршид нь бэн хийж хориг тавьсан гинэ. Яасан бэ гэсэн чинь тэнд одоо амарч исэн ч юм уу байсан одоо тэр нэг баян гишүүн байгаа хгүй. Тэр баян гишүүн одоо ингээ хүүхдүүдтэйгээ амарч исэн байна л да. Тэгсэн чи өөрийнх нь охин нь өсвөр насныхаа охин нь ганцаараа ингээд юуны бассейны тэнд ингээл тэр бие шараад ингээ байжсэн чинь одоо middle aged man гэж хэлсэн байгаа хгүй. Тэгэхээр Jeffrey Epstein хэлж байгаа. Тэгээ дунд насны ийм эрэгтэй хүн тэр охин дээр нь очиод өө чи юу яах дуртай юу? Модель энтер хийх одоо хүсэл мөрөөдөл байдгүй те. Би ингээд моделийн хүмүүсийг айгу таньдаг те. Чамайг ингээд шалгаруултанд оруулаад өгье. Аливаа чи наашаа хүрээд манай гэр одоо энүүхэн энд байдгийг ингээд те. Энд чинь нэг Palm Beach дээр маншинтай шүү те. Манай гэр одоо хитгэн маялын цаана байдаг юм а энэ клубаас хүрээд би чамайг одоо шалгаруултанд оруулаад өгье гэж авч явангуудаа одоо оролцсон байхгүй охиныг нь. Тэр баян хүний хэн бэ гэдгийг нь бол бид мэдэхгүй. Ямар ч тэр баян хүний охиныг тэгж оролцжээ. За тэгэнгүүт нөгөө охин гяс гараад айгаад зүхтаад after очоод хэлж байгаа байхгүй намайг ингээд байжсэн чинь нэг юм одоо тийм дунд насны эрэгтэй хүн хурж ирээд ингэсэн тэгсэн гэд хэлсэн юм. За тэгэнгүүт нөгөө аав нөгөө баян хүн нь Trump руу очоод ягаад тэгэхээр Trump-ийн эзэмшлийн газар учраас танай клубд чи ийм хүн яваад байна. Манай охиныг ингэсэн байна. Наад хүнээ ингээд одоо хориг тавь гэж шаардсан байхгүй. Тэгээд Trump шууд одоо Jeffrey Epstein-ийг дахиж Mar-a-Lago-д оруулж болохгүй гэдэг тийм forever ban хийсэн юм байна. За түүнээс гадна одоо хэдүүлээ дараад нь ярина. Virginia Giuffre гэд одоо энэ Epstein-ийн хохирогч нар дундаас хамгийн одоо те vocal байсан ингээ гарч ирээд бүр ингээ өөрийнхөө царай марыг харуулад те айхгүйгээр өстө бүх юмыг ярьсан одоо one of the biggest victim. Okay, Jeffrey Epstein. Энэ эмэгтэй байгаа. Тэгээ энэ эмэгтэй айгу одоо харамсалтай. Манайха энэ дээр бас айгу сонио юм ярьдаг. 2025 оны одоо 3 сард илүү саяхан гэсэн үг штэ. Саяхан те өнгөрсөн жил нас орчихсан. Машины барьж авч байгаа л аварт ороод нас орчихсан. Тэгээ тэр аваар ослон айгу сонио. Ерөөс нэг машин цашинтай мөрөлдсөн зүйл биш. Зүгээр ингээд one car accident. Боёо зүгээр өөр явж байгаад ингээд те юм мөргөд нас орчих. Одоо юу аварт орчихсан. Айгу амар том аваар хийгээд тэгээ яг тэр үедээ бол насараагүй юм байлээ. Эмнэлэг түргэгдээд ер нь айгу хэцүү байдалтай байжгаад хамгийн яагаад энийг хүмүүс айгу ингээд захиалгатай аллах байсан бэ гэж боддог вэ гэхээр Virginia-гийн ном нь гарах гэж байсан. Яг энэ нөгөө нэг өөрийнхөө experience-ээр ярьсан тэр номоо бичээд яг гарахын өмнө ингээд юу яцсан байхгүй аварт орсон. Тэгээд яг нас барахынхаа өмнөхөн publisher руугаа имэйл бичсэн байна лээ. Яаж ч байсан наад номоо гаргаарай. Тэ би өгсөн байла чамаагүй яасан ч заавал гаргаараа гэж хэлсэн байлаа. Тэгээ ном нь бол гарч ирсэн байгаа. Тэгээ тэрэн дээр бол ингээд одоо энэ файл дээр яригдж байгаа бүх хүмүүс тэ том хүмүүсийн тухай меншн хийдэг. За тэгээд энэ эмэгтэйг би яагаад сая яриад тухай гэхээр манайхаа Donald Trump-ийн тухай ярьсан. Яагаад вэ гэхээр энэ эмэгтэй чамаас Donald Trump-тай холбоотой байгаа байхгүй юу? Юу гэхээр энэ эмэгтэй жоохон бахта юунд энэхүү Mar-a-Lago гэдэг resort дээр ажилладаг байсан. Аав нь ажилдаг байсан юм байна лээ. Энэ охины аав нь Mar-a-Lago дээр нэг тийм механик эндэр хийдэг байсан гэсэн юм засдаг засварчин байсан юм байна лээ. Тэгээ энэ охин бол ер нь угаасаа энэ Epstein-тэй холбоотойгоор биш өмнө нь ч гэсэндээ те ер нь айгу тийм хэцүү байлаас гаралтай юм байна л да. Тэгээд ингээд зөндөө олон удаа гэр орноосоо зүгтж ийсэн тэр зүгтж явж байгаа үеүдтэй айгу олон хүмүүс амтнд эрэгтэй хүмүүс ингээд те хүчндүүлж ийсэн. Ер нь айгу амар амьдралыг туулсан, багаас л айгу амар амьдралыг туулсан охин байгаа байхгүй юу? Тэгээ өсвөр насндаа ингээд байж захта яг Mar-a-Lago-д те ингээ аавсаа гуйсан юм л та ингээд газараа ингээ намайг ажилд оруулаад өгөөч гэд те ямар ч хамаагүй ингээд нэг кофе зөөдөг ч юм уу те юм зөөдөг одоо тийм зарц марцын ажил олоод өгөөч гэж гуйсан юм байна. За тэгээд аав нь ингээд те үйлчлэгчээр ажилд оруулаад өгсөн юм байна л да. Тэгээд ер нь бол өөрөөр амар бахархдаг байсан гинэ. За би одоо ингээд те яг ингээд ийм ажил хийж агаад
мөнгө олоод тэгээ сургуулаа төгсөнгүүтээ 10 жилээ төгсөнгүүтээ би ингээд одоо өөрийнхөө амьдралыг өгөөд явна гэд боддог байсан юм байна. Тэр үедээ болохоор Virginia угаасаа харж байгаа ч тийм Mar-a-Lago айгу том resort club дотор ингээл массажны газар, спа энэ төр гэл зөндөл байгаа шүү дээ. Тэрийг харчаад би нэр массаж therapist болмоор байна, masseuse болмоор байна те. Тэгэх юм бол айгүйх мөнгө аваад олох боломжтой юм байна ингээл те. Гэхдээ өөрөө яг сураагүй байгаа юм чинь те. Би яаж сурах уу гэж айгүйх боддог байсан юм байна. Тэгэл айгүйх ном уншдаг, massage therapist-ний ном энэ төр уншдаг байсан гинэ. Тэгээд нэг удаа ингээл номоо уншсан суужсэн чинь Ghislaine Maxwell орж ирсэн. Өө чи яадгийн массаж сонирхдаг юм уу? Тэгээ massage therapist болмоор байгаа юм уу гэд approach хийгээд манай найз залуу ингээд те массаж хэрэгтэй байгаа маа чи тэгээд юу манай найз залуу айгүй баян тэгээд ийшээ тийшээ айгүй хнистэх юм аа тэгээд өөрийн гэсэн өөрийг нь дагаа явж байгаа массаж терапевт хэрэгтэй байгаа юм чи хурж ирээд шалгаруулт өгөөч гэсэн чинь өө би чадахгүй би ерөөс хүнд массаж хийж үзэж байгаагүй би зөв ном уншдаг юм аа гэдгсэн чинь үгүй хэрв чи ингээд айгүй dedicated те үнэхээр өөрөө сурыг гэсэн одоо тийм сурыг массаж терапевт болъё гэсэн хүсэл зорилготой байгаа бол ингээд Epstein чамаг те манай найз залуу чамаа ингээд юу яагаад авнаа одоо сургаад авнаа гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ хурж ирээд ингээд шалгаруулт өгөө гэд. Тэгээ тэр өдрөө авч чунгуудаа угаасаа юу басна ойлгомжтой. Тэ яг массаж хийж байгаа үед нь гигүнтхэн Virgin хин Maxwell артталт нь хурж ирээл энэ охины юм хумыг нь одоо хүрээл тэ тэгж жагаад энэ хоёр бол ингээд хоёлаа Virginia хүчнсэн байгаа юм. За түүний дараагаар ингээд энэ охин угаасаа амьдрал нь хэцүү байсан болохоор те хэдийгээр ингээд үгүй гэд явж болох л байсан л да те гэхдээ аль үшэний хүмүүсээр хүчндүүлээд ингээ амар болчихсон аль үшэний айгүй амар амьдралыг туулчихсан тэгээ өөрийнх нь одоо бодолд бол те миний амьдрал бол угаасаа энэс дэше гарч болохгүй гэсэн тийм бодол төрсэн байгаа байхгүй аль үшэнэ те энэ охин ч тэр үед бол 15 жоохон охин байсан байгаа байхгүй тэгээд энэ хоёр ингээ юмнууд амлаадсан болохоор те бид хоёр чамайг яг сурганаа чамд яг массаж терапины хичээл авч өгнө бид хоёр чамаа лайсенсыг чи авч өгөхөд тусалнаа тэгээ яг үнэхээр чи мэрэгжлийн professional massage therapist болно гэд тийм амлалт өгөөдсөн болохоор ингээд очиоддаг байсан байхгүй за тэгээд энэ Virginia Giuffre гэдэг эмэгтэй бол энэ Jeffrey Epstein-ийн бүр ингээ гол дандаа ингэж traffic гэдэг охин болсон байгаа юм. Маш олон ийм янз бүрийн баян тансаг одоо баян эрх мэдэлтэй хүмүүст ингэж энэ охиныг зардаг байсан. Зарж биеийг нь үнэлүүлдэг байсан. Тэгээд энэ охин энэ memoir дээрээ те бүх зүйлээ ингэж бичсэн байгаа. За тэгээд энэ охин Trump-ийн тухай ярьсан. Энэ номон дээрээ за юу гэж ярьсан бэ гэхээр угаасаа Trump-ыг танин яагаад гэх юм бол Mar-a-Lago-гийн эзэн учраас тэгээд аав нь одоо охиноо ажилд оруулахдаа Трамптай танилцуулсан гинэ очиод тийм ингээ манай охин ингээ ажилд орох гэж байгаа юм дэр гээд. Тэгээд энэ охин хэлэхдээ бол Трампыг айгу найрсаг байсан. Ямар ч тийм янз бүрийн creepy надад тийм зан гаргаагүй. Ингээд сайн ажиллаарай гэд тийм ээлдэг харьцсан. Тийм учраас надад Трампын тухай яриад авах тийм муу зүйл бол байхгүй гэж хэлсэн байна лээ. Тэгээд энэ номн дээр бол уулан те би тийм хүмүүстэй тэгээ том эрх мэдэлтэй хүмүүстэй ингэж унтсан намайг Epstein унт гэж одоо тэгээ зарсан энэ төр гэл янз бүрийн хүмүүсийг л ингэж битсэн байгаа байхгүй юу. Гэхдээ Трампыг ерөөсөө тэгэж бичээгүй байгаа юм. Тэгэхээр ингээ хүмүүс ингээд айгу хэцүү Трамп дээр айгу хэцүү гахаад байгаа байхгүй тэгээ яг үнэхээр оролцож исэн болов үгүй юм болов найзууд юм болов дайснууд юм болов гэдэг тэгээ ийм маргаантай байгаа юм. За тэгээ угаасаа ойлгомжтой зүүн намын хүмүүс бол тэгээ угаасаа Трамп байгаа штэ л гэж ярина. Баруун намын хүмүүс болохоор байхгүй штэ байхгүй байсан штэ л гэж ярина штэ. Тэгэхээр угаасаа аль талд байгаагаас л хамаарах байх гэж бодож байна. За түүнээс гадна одоо энэ бол 2-3 өдрийн өмнө гарч ирсэн мэдээлэл байгаа. Энэхүү 3.5 сая хуудас одоо бичиг баримт дундаас нэгэн одоо report гарч ирсэн мэдүүлэг заяа. Хин мэдүүлэг өгсөн бэ гэсэн чи Трамп заяа 2000 хитэн онд хэлээ бүр нэлээд дээр үед заяа манайха Трамп FBI-д report өгжсэн гинэ. Epstein-ийн эсрэг. Юу гэж хэлсэн бэ гэхээр би Epstein-тэй байж ах үедээ ингээд Epstein-ийг жоохон нялх хүүхдийг одоо алж яхахыг харсан. Тэр жоохон нялх хүүхдийг нь хин төрүүлсэн бэ гэхээр 13 настай жоохон охин байсан гэж аахгүй. 13 настай охин одоо хүүхд төрүүлэнгүүд тэрийг нь шууд авангуудаа Epstein алчихсан гэж байгаа байхгүй юу. Тийм зүйлийг би өөрөө нүдээр witness хийсэн. Тийм болохоор ингээд Jeffrey Epstein гэдэг одоо энэ хүн дээр шалгалт хий гэд FBI мэдүүлэг өгч ирсэн юм байна. Тэр тухайн үеийнх нь мэдүүлэг нь
ил болсон. Одоо энэ дээр бас боо юм болж байгаа ойлгомжтой те хүмүүс болохоор те баруун намын хүмүүс болохоор угаасаа ойлгомжтой байгаа зү ингээд Трамп бүр ингээд те үнэл хэлдэг байсан байж те би ингээд хинтээ хэнийг Эпстинийг ингээд эвгүй хүн гэдэг мэдэнгүүтээ ингээд зайгаа байрсан найзлахаа болсон гэж хэлсэн тэр нь үнэн байсан байсаа тийм учраас ингээд бүр мэдүүлэг нь гарч ирж ингэж хэлж байгаа. Нөгөө талаас те зүүн намаас болохоор наадах ч хуурамчаа те хаанаас гараад ирсэн бичүүгээр юм тийм бэ хуурамч юм биш үү гэж ярьж байгаа. Тэгэд энэ тал дээр бол ингээд хүн болгон өөрсдийнхөө л үзэл бодлыг форм хийх хэрэгтэй гэж бодож байна. Цаашлаад манайхан өөр хин энэ файл дээр нь байсан бэ гэхээр Bill Clinton. Bill Clinton-ы нэр бас л маш их дурддагсан байлиг хэдэн мянган удаагаар заяа. За гэхдээ Bill Clinton Trumpтай харьцуулахад бол нь шүү дээ. Бүр хөдөлшгүй биш үү баримттай гэх юм уу да. Би түрүүн танад хэлсэн Трамп болохоор энэ хоёрын Jeffrey-тэй ингээ авахулсан зураг мөрөг одоо Google дээр бол байгаа. Ингэхдээ зүгээр ингээ олон түмэнтэйгээ ингээ хамтдаа ингээ gathering party энэ авахулсан зурагнууд байгаа байхгүй юу? Хин Epstein, Bill Clinton хоёрын гарч ирж байгаа энэ файлууд дээр гарч ирсэн зурагнууд болохоор Google-с ингээд урд нь байдаггүй байсан. Яг үнэхээр нь файлаас гарч ирсэн зурагнууд заяа. Тэгээ эвгүй зурагнууд байгаа байхгүй юу? Шалдан пүүл дотор, бассейн дотор Bill Clinton ингээд шалдан ингээд сууж муужчихсан тэр цаана нь ингээд нүрэнд таглагдчихсан, харуулж одоо redact хийгдчихсэн. Тэгэхээр хохирогч жоох хүмүүс байгаа байхгүй юу? Бас тэр бассейн дотор нь тэр байж байгаа. Тим зургууд гараад ирсэн. Тэгээ Bill Clinton сайхан ингээд пүүл дотор нь ингээд хөвтөж мэвтчихсэн. За түүнээс гадна нэгэн ажилтан яг тэрхүү нэг island дээр нь ажилдаг байсан groundkeeper ажилтан хэлсэн ярилцлага өгчээсэн. Тэ хин Jeffrey ингээл хурж ирэхлээрээ ингээл айгүй хүмүүстэй айгүй мундаг хүмүүстэй гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь гэх юм бол Prince Andrew байсан гэж хэлж байгаа ханхуу нөгөө нэг Английн ханхуу Andrew за тэгэл өөр том хүмүүс Bill Clinton энэ төр хурж ирээд л тэ тэгэнгүүтээ хажуугаараа дүүр нь жоохон охтууд ингээд хурж ирж идэг. Тэгээ би бүр ингээд нэг удаа пүүл рүү ингээд бассейн руу харсан чинь Bill Clinton ингээд тэр нь уучлаарай. Тэр нь буруу үнийг хэлэх гэж байна. Нэг удаа бассейн руу ингээд харсан чинь Prince Andrew нөгөө нэг ханхуу чинь юун дотор бассейн дотор ингээд юугүй левчэг өмсөөгүй дээ одоо ингээд хөхн гарчихсан юм жоохон охинтой ингээд grind хийгээд ингээд тэ ингээд байж исэн гэдгийг хүртэл ингээд хэлжсэн байхгүй. Тэгэхээр одоо энэ хүн чинь байна тэ энэ манаач хүн хэлж штэ Bill Clinton-ыг island дээр харсан гэж хэлээд байгаа байхгүй. Ер нь айгүй олон жил хэлж байгаа. Энэ 2020 оны documentary-гээс ярьсан ярилцлагыг би хүргэж байгаа юм. Тэгэнгүүт одоо Bill Clinton юу гэж байгаа вэ гэхээр үгүй би хизээч Epstein Island дээр очиж байгаагүй гэж ярьж байгаа. Одоо хүртэл одоо энэ файл нь зарлагдчихад байхад хүртэл ингээд тэгж ярьж байгаа. Би ерөөсөө очиж байгаагүй гэж. Мэддэг байсан уу, таньдаг байсан уу, найзууд байсан уу, ингэж юм хамдаар хардаг байсан уу, хардаг байсан. Гэхдээ би Epstein-ийг тийм балиар зав юм хийгээ явдаг байсан, мэддэггүй байсан. Island дээр нь хизээж очиж байгаагүй би одоо тэ Epstein-тэй танил байснаас харамсаж байна гэдэг зүйлийг ярьсан. За тэгээд нийтдээ 16 нислэгийг хамт хийжсэн байна. Тэгээ Jeffrey Epstein-ийн нөгөө нэг хувийн онгоцууд дээр нь 16 удаа ингээд суугаад хамт нисчихсэн байна гэдэг лог нь гараад ирсэн заяа. Ингээд flight log нь гараад ирсэн байгаа. Энэ хүү файл дотор нь за тэгэнгүүтээ бас нэгэн имэйл байгаа хгүй. Имэйл дээр нь юуг бичсэн байсан бэ гэхээр энэ 2009 оны имэйл. Jeff Bezos, тэр бомд нь Jeff Bezos болон Bill Clinton хоёр Glenny throw хийжсэн. Glenny зохион байгуулсан тэр island дээр нь зохион байгуулсан парийн дээр нь байсан. Явж исэн гэдэг тийм имэйл 2009 оны имэйл гарч ирсэн байгаа. За гих мэдчлэн манайхаа Bill Clinton-ийн хувьд бол айгүй олон зурагнууд байгаа зэ Bill Clinton-ы. Тэгээд хүмүүс одоо TikTok дээр юу гэж шоолж байгаа вэ гэхээр те Bill Clinton баг тэр island дээр Jeffrey Epstein-ээс илүү очдөг байсан юм биш үү те баг л ингээл байнга оршин суугч нь байсан юм биш үү гэдэг те зарим хүмүүс иймэрхүү инээдтэй комент бичсэн мэлээ Bill Clinton-д баг тэр ингээд те байшингийнх нь төлхүүрнийх нь хувь нь байдаг байсан баха те хаана ямар зураг гарч ирнэ Bill Clinton-ы зураг явж байгаа нь Bill Clinton-ы нэр нь явж байгаа гэж яригдж байгаа. Bill Clinton-аас гадна Hillary Clinton-ы нэр ч гэсэндээ энд айгүйх ингэж дурддагцсан байна лээ хамтдаа ингэж очиж мочдаг байсан зүйлүүд нь гарч ирсэн. Тэгээд энэ хоёр бол хоёулаа асуудалд ороод байгаа гэсэн үг юм. За цаашлаа манайхан Prince Andrew байна. Түрүүн хэлсэн те Prince Andrew бас одоо баг хөдөлшгүй баримттайгаар ингэж гарч ирсэн. Тэгсэн ч гэсэндээ deny хийсээр байгаа. Энэ одоо өнөөдөр ярьж байгаа бүх хүмүүс бүгдээрээ deny хийж байгаа шүү заяа. Үгүй би оролцоогүй, би таньдаггүйсэн, би мэдэхгүй гэж байгаа. Окей. Тэ
deny гэж юм хийж байгаа. Prince Andrew нэлийн олон зураг гарч ирсэн айгүй зурагнууд заяа. 4 хөлдсөн байгаа юм. Мөлхөөд 4 хөллөөд. Доор нь болохоор эмэгтэй ингээ газар хөвцсөн байгаа байхгүй. Тэр эмэгтэйгийн дээгүүр нь ингээ 4 хөллчихсэн. Тим зураг олцсон нэлийн олон зурагнууд заяа. За тэгээд тэр эмэгтэйгийнхаа бие минд нь хүрж байгаа тим зураг олцсон байгаа. За тэгээд бас зөндөө олон имэйл нүүд ч гэсэндээ олцсон. Одоо жишээ нь гэх юм бол жишээ өгье гэх юм бол штэ манайхаа имэйл олцсон. Epstein-ээс Prince Andrew руу ингэж явуулсан имэйл аахгүй 2010 оны 8 сарын 10-ны өдөр бичсэн имэйл юм байна. Тэр 26 настай Орос тэгээд айгүй царайлаг итгэж болох үз эмэгтэй тийм ээ. Тэрэнд чиний имэйл байгаа гэсэн ийм имэйл чинь байгаа юм. Юуны тухай ярьж байгаа нугас ойлгомжтой байгаа зү. Эмэгтэй хүний тухай ярьж штэ. Ийм Орос эмэгтэй байгаа 26 настай айгүй хөөрхөн те ингээд итгэж болохоороо тэгэхээр чи битгий санаа заавал гэсэн утгатай тийм имэйл байгаа юм. Тэгээ ер нь энэ хүмүүсийн имэйлүүдийг харахаар айгүй эвгүй заяа. Эмэгтэй хүнийг бол зүгээр л баран ингээд дэлгүүрээс юм авч байгаа юм шиг л ярьдаг байсан юм байна лээ. Өө тийм охин байна. Тийм улсынх, тийм арьстай, тийм үстэй, тийм байна гэл яг нэг дэлгүүрээс сонголт авдаг штэ. Ийм боронгийн гутлаасан энэ төр гээд хоёр найзад хоорондоо имэйл хийж байгаа юм шиг бараг л ингээд pick and choose хийж байгаа юм шиг. Иймэрхүү байдлаар эмэгтэй хүний охтуудын талаар ярьдаг байсан маахгүй айгүй эвгүй. Энэ Prince Andrew-гийн тухай бол түрүүний миний дурдсан Virginia Giuffre гэдэг эмэгтэй бол үнэхээр тод томруунаар ингэж битсэн байгаа. Окей. За энэ хэлэх нь Virginia Giuffre-гийн хэлж байгаагаар болохоор анх энэ Prince Andrew чинь болохоор Jeffrey Epstein таньдаггүй байсан. Яаж танилцсан бэ гэхээр нөгөө Ghislaine Maxwell-ээр дамжуулаад. Ghislaine Maxwell чинь Английн айгүй тэр бомтны охин. Угаасаа тэр old money гэдэг тэр айгүй connection те. За түүнээс гадна энэ Ghislaine Maxwell чинь бас айгүй ухаантай эмэгтэй байсан юм байна лээ. Oxford их сургуулийг төгссөн. За тэгээд Oxford-д байх цагаасаа ахуулаад Prince Andrew таньдаг болсон гинэ. За тэгээ энэ хоёр айгүй тийм найз нөхдийн холбоотой болоод гэр бүлэрээ ингээд мэднэ. Одоо энэ Robert Maxwell гэдэг Ghislaine аав нь Prince Diana энэ гэл тэ хааны тэ Royal Family энэ бүгдээрийн таньдаг байсан юм байна лээ. За тэгээ тийм учраас Ghislaine ингээд Prince Andrewтэй айгүй найз нөхдийн дотн холбоотой болсон юм байна. За тэгээд ингээд Prince Andrew Jeffrey Epsteinтэй танилцаад ингээд заав юм да хийдэг гэсэн маахгүй. За тэгээд энэ Virginia Giuffre ярахтаа болохоор өөрийг нь энэ Ghislaine, Jeffrey хоёр бол ингээд Prince Andrew-д traffic хийсэн. Тэг ингээд унтахыг шаардсан. Хамтдаа бөөнөрөө UK руу Англи руу очсон гинэ нэг удаа. За тэгээд ингээд бөөнөрөө эхлээд болохоор зүгээр хоолнд ороод за тэгснээ дараад нэг клуб орсон гинэ Англид байдаг. Нэг клубд ороод ингээд бүгдээрээ бүжиглж мүжиглээд Prince Andrew бүжгийн талбайгаар алж өгчээсэн гэнэстэй хөлс мөснө гоож бол тэгэл Virginia Giuffre битсэн байхгүй айгу муухай байсан. Яг тэгэхээр айгу амар хөлс нь гарч исэн. Тэгээ тийм байж ингээл над дээр ингээ grind тэгэл одоо тэг бүжгийн талбайдаараас амар disgusting байсан гэж хэлсэн. За тэгээд тэгэж эдгээр клубдаар шоут чаад гэрлүү натсан юм байна. За гэрлүү нь очингуудаа энэ Prince Andrew-гийн гэрлүү гээгүй шүү. Манайха юуны Ghislaine Maxwell гэрлүүн гэсэн бах ингээд очоод за тэр үедээ гэтээ хин Virginia Giuffre нэг зөв юм хийсэн нь болохоор зураг авсан. Баримт байгаа байхгүй. Өөрөө нэг тийм хуучны дэрүүн те тэр тухайн үеийнхээ аппараттай байдаг гэсэн байл та. Тэгээд яагаад тэр зургийг авсан болсон бэ гэхээр ээж нь Prince Andrew айгуу тийм шүтдэг л байсан юм байна л да. Ханхуу Royal Family гэл те. Тэгэд ээжтэй те би ингээ Prince Andrewтэй тааралцсан гэж хэлэх юм бол итгэхгүй учраас ээжтэй харуулах гэж ингээ улан зураг авсан гинэ. Тэгэд Jeffrey-гээс асуусан гинэ чи зураг аваад өгөө гэдэг. Jeffrey зургийг нь авсан гэж аахгүй. Тэр зурагт хин байгаа вэ гэхээр Prince Andrew Virginia Giuffre хоёр. За Virginia Giuffre энэ үед болохоор 17 настай байсан гэсэн заяа. Өөрөө энэ охин энэ хоёртой нийлэхдээ те энэ хоёроор ингэж трафик хэлгүүлж эхлэхдээ болохоор өөр 15 настай байсан юм байна лээ. Тэгээ яг энэ удаад болохоор 17 настай болсон байгаа байхгүй. За тэгээд 17 still те 18 хүрээгүй наст би түрээгүй гэсэн үг шүү дээ жоох хөөх гэсэн үг. Тэгсэн чинь Prince Andrew ингээд биер нь ингээд барьчихсан байгаа байхгүй. Ингээд бэлхүүсээр нь барьчихсан Virginia Giuffre. За тэгээ энэ хоёрын арталт нь болохоор Ghislaine Maxwell ингээд зогссон байгаа юм. Тим зураг ийг авч ирсэн юм байна лээ. За тэгээ энийг бол ингээ баримт толгой гаргасан. Тэгээ үнэхээр Prince Andrew-тай уулзчихсан гэдэг. За үүний дараагаар Ghislaine очоод тэ Virginia Giuffre хэлсэн. За чи Jeffrey хийдэг зүйлээ одоо Andrew хийх хэрэгтэй гэд очоод унтал гэж байгаа байхгүй тий. За тэгээд тэр хоёрын шаардлагаар нь унтсан. За тэгээ энэ бол эхнийх нь
ганц удаагийн тохиолдол байгаагүй гэсэн нэлээд олон удаа ингээд Prince Andrew-тэй ингэж те өөр тохиолдлууд дээр ингэж бэлгийн харилцаанд орох шаардлагатай болсон гэдгээ хэлсэн байгаа. За тэгээд энэний тухай бол те Prince Andrew бол дандаа deny хийдэг. Тэгээд тэр зургийг хүртэл Photoshop байна. Би ерөөсөө тэгж зураг авсан санахгүй байна. Би нэмэгтэй хизээч уулзж байгаагүй те. Би ёстой санахгүй наад зураг чинь зүгээр Photoshop гэж хэлсэн. За тэгмүүд энэ угаасаа худлаа яриад авахгүй тэр эмэгтэй намайг хөлөржсэн гэж яриадсан. Би нэг цэрэг байхдаа яасан гэлээ нэг тийм юу яасан юм бэ л да нэг тийм эрүүл мэндийн тийм кондишнтэй болсон юм байна. Би тэр нь юу гэдэг мэдгүй ямар ч сан хөлөрхөө бэлчдэг гинэ хүн. Тэр юмтай бол. Тэгээ би тийм одоо цэрэгтэй байхдаа тийм кондишнтэй болоод тэгээ би ингээ хөлөрхөө болчихсон. Тэгэхээр надад ингээ хөлөрөх ямар ч тийм боломж байхгүй. Тэгэхээр энэ юмтай угаасаа худлаа ярьж байгаа гэсэн юм ярьсан. Тэгсэн чинь хамгийн энэтэй гэсэн чинь Prince Andrew-гийн зүгээр нэг папараццад ахуулсан зураг нэг хөлөрсөн зураг нь явж идэг заяа. За тэг ямар ч сан deny хийсэрч байсан. За тэгээд энэ хоёр Virginia Giuffre, Prince Andrew хоёр бие бинийгээ нэр хүндэт нь худалдаагаар хаалтсан гэж бие бинийг шүүхэд өгж исэн. Тэгээд тохиролцсон байна лээ. Гэтэ тохиролцсон гэхээр мөнгө авч тохиролцсон зүйл бол биш. Ямар ч тийм мөнгөний тохиролцоо байгаагүй гэсэн. Ямар ч сан тохиролцоод хоёр биенийхээ эсрэг хийсэн тэрхүү лоссутнуудыг drop хийжсэн юм байна лээ. Тэгээ ямар учраас яагаад тохиролцсон бол бүүмэд. Окей. За тэгээд энэ бүх зүйлүүдээс нь болоод угаасаа 2025 онд Prince Andrew-гийн бүх одоо нэг royal titles, military connections бүх юмнууд нь бол ингээд цуцлагдсан байгаа. Тэгээд ерөөсөө одоо royal family-гийн одоо тийм ханхүү өнтер гэж тийм title байха байсан. За тэгээд уул нь бол Prince Andrew ч юу юм бэ нэлээ. Нөгөө Elizabeth Queen тэгээ насурсан хатан аны бүр хайртай хүүнүүдэг гэсэн. Ингээд хүүнэрийнхэн дундаас хамгийн одоо өөрийнх нь favorite child and favorite son нь байсан гэд тэгж ярьж илээ. За цаашлаад өөр ямар хүн энэ файлаар дурлагдсан бэ гэхээр Howard Lutnick гэд эрэхтэй байна. Энэ болохоор одоогийн US Secretary of Commerce гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй том албан тушаалтай хүн гэсэн үг. За энэ залуу 2011 оноос 12 оны хооронд ингээд хинлүү Epstein лөө ингээ айгүйх битсэн тиймэрхүү мессежнүүд, имэйлнүүд зөндөө гарч ирсэн ба. Тэрч битгий хэлийн эрэхтэйгийн эхнэр нь хүртэл ингээ Epstein лөө бичижсэн те ингээд юу л чи арал руу чи очим тэргээ төлөвлөж бичиж байгаа те тиймэрхүү имэйлнүүд гарч ирсэн байгаа. За түүнээс гадна 2015 онд Epstein-ийг Hillary Clinton-ы fundraiser дээр урьсан тим имэйл олцсон. Тэгээ энэ эрэхтэй ч гэсэндээ худлаа ярьжсэн тогтоогдсон байгаа. Энэ эрэхтэй юу гэж хэлжсэн бэ гэхээр өмнө нь одоо энэ файл зарлагдахаас өмнө болохоор би Epstein таньдаг байсан тийм ээ. Одоо холбоотой байсан. Гэхдээ яг нөгөө 2008 онд анхных нь гэмт хэрэг ингэж тогтоогдсноос хойш бол ямар хүн бэ гэдгийг нь мэдээд би холбоо тогтоохоо байсан бүх холбоогоо цуцлсан гэж хэлсэн. Тэгсэн чи одоо энэ гарч ирсэн имэйлүүд нь бүгдээрээ тэр 2008 оны дараагаар буюу 11, 12 онд, 15 онд бичсэн имэйлүүд байгаа юм. За дараагийнх нь хүн болохоор Matt Merritt байх заяа. Би зөв уншаа юугүй I don't know. Ямарсан Норвег улсын гүнж ийм эмэгтэй хүн байгаа хгүй манайхаа. Эмэгтэй хүн заяа. За тэгээ энэ хоёрын хоорондоо бичижсэн 11 оноос 14 оны хооронд бичижсэн имэйлнүүд ч гэсэндээ гарч ирсэн байгаа юм. За тэгээд одоо жишээ ингээд гэх юм бол шүү дээ ийм имэйл байгаа хгүй юу. Айгуу тийм flirty маягийн имэйлнүүд Epstein лөө бичсэн ийм имэйл байгаа хгүй юу. Тэнгүүтээ өөр хүнээс бичсэн байгаа хгүй юу. Тэгэд энэ эмэгтэйгийн тухай ингэж бичсэн байгаа юм. Тэнгүүтээ тэр болтой ингээд she is great twisted not a typical royalty энэ гэж бичсэн байхгүй юу. Хэдийгээр нөгөө нэг хааны гэр бүлийн те ийм хүн мөртлөө айгу тийм twisted айгу тийм төрлийн хүн одоо би twisted гэдгийг би монголоор шууд орчуулахаар юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Нэг тийм twisted эмэгтэй байгаа. Зүгээр нэг хааны хүмүүсийн одоо royal хүмүүсийг гаргаад идэг тийм зантай бишээ. Энэ гэсэн нэг тийм зүйлийг биччихсэн байхгүй юу. Ер нь нэг тийм flirty маягтай те энэ эмэгтэйд юу ч гэдэг байсан I don't know. Тиймэрхүү имэйлүүд олцсон байгаа юм. За түүнээс гадна энэ нэмэгтэй бүр 2013 онд 4 хоног тэр нөгөө нэг Jeffrey Epstein-ийн Palm Beach дээр байрлах маншинд нь 4 хоног хонсон хүртэл баригдсан байна энэ файл дээр. За дараагийн хүн болохоор Elon Musk байна манайхаа. Elon Musk чинь бас л би ёстой Jeffrey Epstein-ийг таньдаг байсан гэхдээ хизээж ерөөсөө уулзж байгаагүй айлан дээр очиж байгаагүй гэж ярьдаг байсан чинь имэйл нь гарч ирсэн. За энэ хоёрын хоорондоо ингэ бичдэг байсан имэйлүүд нь байгаа юм. Тэгсэн чинь одоо чинь 13 онд бичдэг байсан байгаа байхгүй юу? Энэ хоёр ингэ нөө арал руу л очих гээд ингээд
төлөвлөд байгаа юм шиг байгаа байхгүй юу. Одоо хизээ очивол болох вэ те ингээд яг гарал дээр чи хизээ очивол болох вэ энэ төр гэл одоо биччихсэн байгаа. Тэгсэн чинь хэн болохоор те ингээд Epstein би чамлуу юу явуулъя helicopter явуулъя энэ төр гэл тэгсэн юм байсан. За түүнээс гадна 1 сарын 2-нд ингээд очивол болох уу энэ төр гэсэн те. Ер нь л ингээд очих гээд байгаагаа ингэж organize хийж байгаа тиймэрхүү имэйлүүд байгаа байхгүй. Түүнээс гадна Elon л Epstein явуулсан имэйл байгаа байхгүй юу. Хідэн хүн чи одоо авчрах вэ helicopter те яг нэг өөрийнхөө helicopter-ыг явуулах гэж байгаа байхгүй юу. Тэр нислэг тэр дотор чи хідэн хүн одоо энэ арал руу аваачих вэ гэж асуусан юм. Тэгсэн чинь Elon хариулсан байгаа байхгүй юу. Их нэртэйгээ бит хоёр л очноо. Тэгэд аль өдөр нь те хамгийн одоо тийм галзуу пари чинь болдог вэ танай арал дээр гэж асууж исэн байгаа байхгүй юу. Гих мэдчлэн те бүр ингээд яг арал дээр нь паритах гад очих гээд байгаа нэг иймэрхүү имэйлүүд олцсон байгаа юм. Гэхдээ яг иймэрхүү имэйлүүд олцсон ч гэдэг яг үнэхээр оцсон үгүйг нь батлах тийм имэйл бол байгаагүй юм байна лээ. Ямар ч ингээд очих гол яриад л байгаа байхгүй юу. Тэгсэн чинь үүний дараагаар Elon гарч ирээд ингээд Twitter дээр юм бичсэн. Тэ? Би бол тэ Epstein файлыг задлаач гэж айгүй амар чанга дугаар ингэж тэ advocate хийжсэн хүн чинь бол би Тэ би ерөөсөө ингээд энэ Epstein-тэй холбоотой иймэрхүү заваа юм хүмүүнд оролцож байгаагүй. Epstein намайг нэлээд олон удаа арал дээр нь хурж ирээсэй гэж гуйж исэн, асууж одоо invite хийж исэн. Гэтэ би тэр invite-уудыг нь татгалзаад очиж байгаагүй. Би хизээч тэр Epstein-ий тэр Lolita Express-тэй тэрхүү нислэг тэрэг дээр нь орж сууж байгаагүй шүү. Энэ хүү одоо имэйлнүүд болохоор зүгээр л одоо хүмүүс гарч ирээд misinterpret хийж байна. Тэ зүгээр ингээд буруугаар ингэж өөрсдийнхоороо тайлбарлаж байна гэж хэлсэн байгаа юм. За ийм зүйлийг Epstein биш Elon Musk хэлсэн байна. За цаашлаад манайхаа Bill Gates бас нэгэн billionaire орооцолсон маа. Bill Gates бас энэ нэг хэцүү заяа. Яагаад вэ гэхээр Bill Gates яг ингээд Elon Musk Jeffrey Epstein-тэй авахулсан те яг тийм арал дээр нь ч юм уу нэг паринууд дээр ч юм уу авахулсан байх магадaltaй тиймэрхүү зургнууд нь энэ файлаас нь гарч ирсэн байгаа юм. За түүнээс гадна айгүй эвгүй юм гэдэг юм бол Jeffrey Epstein өөрийнхөө имэйлнээс өөрийнхөө имэйл рүү ингэж бичсэн имэйл гарч ирсэн. Энэ одоо яах гэж өөрлөгөө имэйл явуулсан бүүмэд. Бараг л ингэж blackmail тэ одоо нотлох баримт болгож үлдээх гэж ингэж бичсэн юм уу? Ямар ч ийм имэйл байгаа байхгүй юу? Bill Gates бүрээсээ ичгчгүй над руу одоо имэйл бичээ над руу ингэж тэ хандаад би нөгөө нэг Орос охтуудаас юу авчихлаа. Бэлгийн замын халдвар төвчөө авчихлаа. Тэгээд би нууцаар антибиотик авах хэрэгтэй байна. Чи надад нууцаар антибиотик олоод өгөө. Би тэр антибиотикийг их нэртэй ингээд нууцаар уулгуулахгүй бол ингээд те их нэртэй ингээд бэлгийн замын халдвар төвчнөө тараа чин тэгэхээр намайг одоо чит хийж исэн гэдэг мэдчихнэ гэд асууж исэн юм байна. Тэгэд ичгчгүй надаас ингээд Bill Gates асуугаад байжсэн. Би одоо баг зарцсан юм уу хаашаа өөрөө очиод авахгүй юу энэ төр гэсэн ухааны ийм имэйл бичсэн байгаа байхгүй юу? Ийм имэйл гарч ирсэн зөндөө олон зургууд гарч ирсэн. Ер нь Bill Gates-ийн нэр нь бас зөндөө олон удаа ингээд меншн хийгдсэн байгаа байхгүй хэдэн зуун удаа. За тэгэд Bill Gates бол гарч ирээд үүний дараагаар дахиад л наад имэйл чинь худлаа. Тэр имэйл чинь те над руу ч явуулсан имэйл биш. Jeffrey өөрлөгөө явуулсан имэйл ямар шалтгаанаар ингэж ийм хачин имийг худлаа имийг бичснийг би мэдэхгүй байна. Би ямар ч тийм мессежийн дээр авч байгаагүй энэ гэж бичсэн. За тэгээд зүгээр л намайг харлуулах гэж ингэж бичсэн байгаа. Тэгсэн чинь яг тухайн үеийнх нь эхнэр нь болох Melinda саяхан NPR дээр нэгэн подкастн дээр ороод бараг л хэлэхгүйгээр шууд хэлээгүй ч гэсэндээ бараг л ингэж тийм ээ гэд хэлчихсэн заяа зөвшөөрчихсэн. Юу вэ гэхээр би одоо иймэрхүү юмдаг сонсоход айгүй эвгүй байна, хэцүү байна те. Одоо энэ шинээр гарч иж байгаа файлуудыг сонсоход ягаад тэгэхээр одоо энэ дитейлүүдийг сонсохоор би яг тухайн үедээ яаж зовсон бэ те, гэрлэлтэндээ яаж зовж исэн бэ гэдэг тэр dark time-д намайг хар барам үе мөчрүүд рүү намайг авч байгаа болохоор надад айгүй хэцүү байгаа энийг сонсоход гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ойлгомжтой байгаа зү. Бараг л ингээд хөлөж шөрчж байгаа штэ эхнэр нь. За тэгээд би бол те энэ тухай бол ингэж одоо тимэж гэдэг юм уу үгүй ч гэдэг юм уу те deny хийж эсвэл ингэж proof хийж ингэж ярих хүн биш ээ. Энд яг те Jeffrey Epstein болон Jeffrey Epstein-тэй холбоотой хүмүүс нь өөрснөө гарч ирээд үннээ хэлээсэ гэж би бодож байна гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа юм. Тэгэхээр яг шууд хэлээгүй ч гэлээдээ бас л хэлчихсэн байгаа байхгүй те. Bill Gates оролцож исэн гэдэг те. Тийм байгаа юм аа. За цаашлаад манайхаа Peter Attia гэдэг ийм айгу алдартай celebrity longevity doctor байдаг юм байна. Айгу тийм алдартай нэр хүндтэй дандаа ийм одод мододыг ингэж юу ааждаг те ингэж take care хийдэг ийм эмч байдаг юм байна. За энэ эмч нь бүр ингэж те хэрхэн урт наслах вэ энэ төр гэдэг дээр ингэж ном бичижсэн мэн тэр ном нь бүр ингэ bestseller энэ төр болж исэн. За тэгсэн чинь энэ доктор бас
Jeffrey Epsteinтэй холбогддог байсан байна. 2016 онд хоорондоо зөндөө олон удаа бичижсэн имэйлүүд нь гарч ирсэн байгаа. Тэг бас эвгүй имэйлүүд заяа манайхаа. Ийм имэйлц маа жишээ гэх юм бол Pussy is indeed low carb, still awaiting results on gluten content though гэсэн маахгүй. Pussy гэдэг эмэгтэй хүний бэлэг эрхтний хэлэнгүүтэй. Тийм ээ. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн чинь бол ингээ low carb буюу те нүрс ус юу гэлээ нүрс ус гэдэг юу лээ carb. Тэг carb багтай. Тэгэхээр чи баг идэж болно гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Имж болохоор те ингээд nutrition яриад шүү дээ те. Гэхдээ глютены тал дээр болохоор те глютен байдаг үгүй юу гэдэг дээр болохоор одоо result хүлээж байна. Одоо шинжилгээнийхээ хариуг хүлээж байна гэсэн утгатай юм сони бичсэн байхгүй юу? Одоо яах гээд байгаа. Тэ I don't know. Би бүр бодморчгүй байна. За түүнээс гадна ийм зүйл бичижсэн байхгүй юу? The biggest problem with being friends with you, the life you lead is so outrageous and yet I can't tell a soul гэж хэлсэн байхгүй. Чамтай найз байх хамгийн хэцүү зүйл юу гэж? Чиний амьдрал чинь бол үнэхээр outrageous буюу бүр ингээ үнэхээр хүний толгойн салаанд ормооргүй тийм галзуу солиотой. Гэхдээ би тэрийг бол хинт ч хэлж болохгүй учраас надад айгүй хэцүү байдаг гэсэн тийм зүйлийг бичижсэн байхгүй. Түүнээс гадна new shipment is coming энэ гэсэн иймэрхүү имэйлүүд байсан юм байна лээ. Шинээр одоо ингээд тэ shipment ирж шүү энэ гэдэг. Тэрийг болохоор хүмүүс юу гэж бодож байгаа вэ гэхээр бараг л шинээр shipment хурж ирж байна гэдэг нь болохоор нөө жоохон охтуудыг тээвэрлэл авчирж байгаа гэсэн утгатай байх гэж хүмүүс хардаад байгаа. Гэхдээ энэ залуу болгоо дахиад гарч ирээд дина хийсэн та нар буруугаар ойлгоод энэ төр shipment энэ төр гэдэг чинь бол те US-ийн diabetic эм байсан юм аа. Эмний тухай ярьж исэн тийм охтуудын тухай яриаггүй шүү гэж ингэж бие өмгүүлсэн байгаа. За дараагийн хүн болохоор Peggy Siegel гэдэг Америкийн тийм publicist хүн юм байна. Тэгээ бас айгүй алдартай тийм New York socialite тийм элитүүдтэй ингээ socialite хийж байгаа юм л хүн юм байна. Тэгээд бас л яг ямар ч учраас ийм одоо эрх мэдэлтэй ийм бүүмэд ямар ч юм эрх мэдэлтэй л эмэгтэй юм байна. Тэгсэн чинь энэ эмэгтэй жишээ нь бас айгүй холбоотой байдаг гэсэн байгаа байхгүй юу? Jeffrey Epstein 2009 онд бичижсэн имэйлүүд нь гарч ирсэн байгаа. Ийм айгүй эвгүй юм бичижсэн байгаа. Энэ эмэгтэй одоо Африк руу явах гэжсэн гинэ Кenya руу. Тэгснэ Can I bring a little baby back for you or two? Boys or girls? So Madonna гэж бичсэн байгаа байхгүй юу? Би Африкаас хүрээд ирэхдээ чамд нэг юм уу хоёр юм жоохон хүүхдүүд аваад ирэх үү? Чи эрэгтэй хүүхдүүд авах уу, эмэгтэй хүүхдүүд авах уу гэж бичижсэн байгаа байхгүй юу? Үүнээс гадна Woody Allen угаасаа л pedophile гэдгээр алдартай болсон. Одоо энэ pedophile хүмүүс чинь хамтдаа юу яадаг юм шүү? Ингэж hangout хийх дуртай юм шиг байлээ. Ер нь хараад ахаар. Woody Allen чинь бас одоо ямар хүн бэ гэдэг та нар мэдэх бах те. Одоо Холливуудын айгүй алдартай уул нь бол найруулагч юм filmmaker хүн байгаа. Гэхдээ өөрийнхөө суусан эхнэрийнхаа өргөж авсан охинтой ингээд суучсан штэ. Тэр өргөж авахт нь бол ингээд тэр охин бүр жоохон байсан. Жоохон хүүхдээсэн. Тэгээд тэр жоохон хүүхдийг өөрийнх нь нүдэн дээр те өсөж байгааг хараад те уул нь бол хойд аавд байгаад ингээд байжсэн мөртлөө эхнэрээсээ салангуудаа тэр охинтойгоо ингээд суучсан. Айгүй. Тэгээ хүмүүс бол айгүй үзээ яддаг штэ Woody Allen-ыг. Woody Allen-тэй дор хаяж 100 удаа Epstein уулзж исэн юм байна. 2014 оноос 19 оны хооронд. За тэгээд 9 удаа Epstein-ийн нөгөө нэг Lolita Express дээр нисчихсэн гэдэг нь тогтоогдсон байна. За зөндөө олон имэйлүүд гарч ирсэн, Woody Allen-ыг меншн хийсэн. Тэгсэн чинь нэг хүн ингэ бичсэн байгаа байхгүй. Францад л нэг тийм convention болох гэж байсан байна л да. Тэрэн дээр нь бас Woody Allen очих ёстой байсан юм байна. Тэгсэн чинь нэг хүн Epstein л ингэ бичсэн байгаа байхгүй. For le pedophile convention гэдэг нэг худлагаас нэг Франц болох гэж байгаа болохоор ингээ le энтер гэдэг нэг Франц аялал болгоод болох гэж байгаа юм шиг те. Франц маягаар бичсэн байхгүй юу? Нөгөө pedophile-уудын convention-д очих гэж байгаа юм уу те? Гэж бичсэн байгаа байхгүй. Айгүй амар газтэй. За гих мэдчлэн те. Woody Allen-тэй ямар ч юм ингэж холбоотой байдаг байсан тогтоогдсон байгаа. Зөндөө олон зургнууд ч гэсэндээ гарч ирсэн. За түүнээс гадна бас victim-уудтэйгээ тэгээ өөрийнхөө хохирогч нартай бас бичдэг байсан имэйлүүд нь зөндөө олон имэйлүүд гарч ирсэн. Гэтэ би бүгдээр ингэ та нарт хүрэхгүй л те. Ганц хоёроос нь дурдах юм бол нэг охин л өнгөж бичсэн байхгүй. Чи хаана байна? Зүгээр би нөгөө нэг I loved the torture video гэж хэлсэн байхгүй. Би тэр нөгөө хүнийг яргалж байгаа, тамлж байгаа бичлэг надад аягүй гоё байсан гэж бичижсэн байна. Тэр нь болохоор 2009 онд бичижсэн юм байна. За түүнээс гадна бас нэг одоо хохирогч руугаа ингэж бичижсэн байхгүй юу? Зөндөө олон антибиотик уугаарай.
өөрийнхөө for the pussy гэсэн байхгүй өөрийнхөө над доотохдоо яагаад гэх юм бол чи бүр айгүй олон тий дикнүүдтэй унтсан гэж хэлж байгаа хгүй you've had many dicks in just a few weeks хэдхэн 7 хоногийн дотор чи өстө зөндөө олон эрэгтэй хүмүүстэй тий унтлаа тэгэхээр юу пүсэндээ эм угаараа гэсэн ийм зүйлүүдийг бичижсэн байна өөрийнхөө хохирогч нар руугаа. Тэгээ бас нэг имэйл авахгүй тэр нь болохоор те чи өнөөдөр ирээд хэрэггүй юм шиг байна. Ягаад тэгэхээр чи энэ хүмүүсийн нүдэнд арай дэндүү нял харагдаад байна гинэ. Арай дэндүү тийм жоохон young харагдаад байна гинэ гэж биччихсэн байгаа байхгүй юу. Isn't that crazy? За үүнээс гадна зөндөө олон айгүй их эрх мэдэлтэй хүмүүс файлууд дээр нь дурддагдсан байгаа. Зөвхөн Америкийн эрх мэдэлтэй хүмүүс гэхгүй те дэлхийн эрх мэдэлтэй хүмүүс дурддагдсан байгаа тэр бомбнууд доктор профессорууд гээд. За тэгээ энэ файл дээр нь орохоос гадна Virginia-гийн Virginia Diffray гээд яг тэр эмэгтэйг номон дээр бичигдсэн дурддагдсан хүмүүсийг нь бас та нартай дурдъя гэж бодож байна. Ron Eppinger гээд modeling scout айгүй алдартай модельүүдийг одоо scout хийж олдог тийм агентлагийн хүн дурддагдсан юм байна лээ. Энэ дурддагдж байгаа хүмүүс болохоор яг үнэхээр Virginia өөрөө бэлгийн харилцаанд орсон хүмүүс байгаа байхгүй юу? Одоо хүчээр бэлгийн харилцаанд орсон хүмүүс байгаа юм. За түүнээс гадна Glenn Dubin гэдэг одоо ийм тэр бомтом болон тэр бомтны эхнэр нь ч гэсэндээ ингэж дурддагдсан байгаа байхгүй юу. Гэхдээ энийг болохоор манайхаа Virginia Diffray яг нэрийг нь хэлээгүй. Айгуу тийм баян одоо тэр бомтон тухайн үедээ эхнэр нь ингэж ирмсэн байсан гэж одоо тэгж ном дээрээ дурдсан. Зарим одоо ийм тэр бомтон хүмүүсийг нь айгаад дурдаг байгаа байхгүй яагаад гэвэл өөрөөрт нь янз бүр юм хийж болно гэд. Тэгээд хүмүүс зүгээр энэ хүний одоо тодорхойлтыг нь уншаад ямаж харагддаг байсан, эхнэр нь жирэмсэн байсан энэ гэдэг тэднээс нь шалтгаалаад интернет дээр хүмүүс ингээд Glenn Dubin байна гэдэг ингээд тогтоочсон байгаа юм. Окей, тогтоочихсон. Virginia Diffray гэрлүүн очоод тэгсэн чинь эхлээд эхнэрт нь массаж хийж өг гэсэн гинэ. Тэгээ эхнэр нь жирэмсэн байсан. Тэгэл жоохон ингээд массаж хийж аал 30 минут массаж хийж агаал нөгөө эхнэр нь за би унтлаа гэд унтлагынхаа өрөөлөө яваад орсон. Тэгээд том өрөөлөө яваад орсон чинь нөгөө нэг billionaire хүн энэ Glenn Dubin нэг шав шалдан газар хөвтчихсэн гинэ. Тэгэл одоо за надтай унт гэдэг тэгэл унтсан гэж хэлжсэн. За түүнээс гадна Jean-Luc Brunel гэд бас нэг modeling scout байгаа юм бүр ингээд айгу тийм алдартай модельүүдийг ингэж scout хийж олдог байсан ийм хүн бас ийм зүйл хийдэг байсан тогтоогдсон байгаа. Ер нь бол ингээд Epstein-тэй айгу холбоотой байсан юм байна лээ. Тэгээ угаасаа би хэлжсэн шүү дээ Epstein чинь бас нэг моделийн шугамаар ингэж бас хүмүүсийг охтуудыг уруу татаж ингэж recruit хийдэг байсан гэд. Тэгээ энэ Jean-Luc Brunel гэдэг хүн тусалж байсан байгаа байхгүй тусалдаг байсан байгаа юм. Тэгээ бас өөрөө охтуудыг одоо хүчинддэг байсан. Тэгээд Jean-Luc Brunelтэй бас ингээд Virginia Diffray унтсан гэдгээ хэлсэн. За түүнээс гадна Alan Dershowitz гэд энэ бас айгүй known хүн байгаа заяа. Harvard-ийн их сургуулийн манайхаа доктор профессор хүн байгаа аахгүй юу. Тэгээд criminal defense attorney заяа. Өөрөө одоо гимтэргийн өмгөөлөгч байгаа юм. За тэгэнгүүтээ энэ хүн чинь бүр ингээд O.J. Simpson-ы өмгөөлөгч байсан, Harvey Weinstein-ы өмгөөлөгч байсан, Trump-ийн өмгөөлөгч байсан ийм хүн байгаа юм. За тэгээд энэ хүн чинь бүр аяг нэлийн настай хүн заяа. Тим настай хүнтэй ингэж унтсан гэж аахгүй Jeffrey-гийн гэрт нь ингэж бэлгийн харилцаанд орсон гэсэн. За тэгээд энэ хүн бол Alan Dershowitz гэдэг хүн бол ингээл дандаа гарч ирэл. Тэ үгүй би ёстой тэгээгүй нэмэгтэй хизээч сэрэг нь харж байгаагүй гэл ингээл дандаа тэгдэг юм байна лээ. За тэгэнгүүтээ цаашлаад зөвхөн энэ Harvard-ийн профессор гэхээс гадна манайхаа Stanford, MIT энтергээд иймэрхүү том тэ Ivy League скуулуудын профессорууд зөндөө холбогдчихсэн байна лээ. Айгүй амар газтай. Тэгээ өөрийнхөө профессортай хүртэл итгэх аргагүй байгаа зү айгүй амар. За George Mitchell гэдэг энэ нь болохоор бас л тэ Америкийн улс төрд байсан одоо former Senate Majority Leader тэ айгүй том албан тушаалтай ийм хүн байсан юм байна лээ. За тэгээ энэ хүн чинь болохоор Bill Clinton болон Barack Obama-гийн одоо administration-ийн special envoy байж исэн байна лээ. Ийм том албан тушаалтай хүн бас энэ Virginia Diffray хүчиндэж байжээ. За түүнээс гадна Bill Richardson, former US representative гэж аахгүй бас л Америкийн одоо улс төрд байсан хүн. За тэгээд New Mexico мужийн governor
засгийн дараагаа байсан хүн юм бэ лээ. Америкийг төлөөлөөд UN-д ambassador хийжсэн ийм хүн байгаа. За тэгээ энэ хүнтэй бас ингэж унтах шаардлагатай болсон гэж байгаа байхгүй. Jeffrey Epstein өөрийг нь New Mexico руу нисгээд энэ хүний гэрлүү нисгэж байгаад ингээд унтуулсан гэсэн, хүчндүүлүүлсэн гэсэн. За тэгээд Thomas Pritzker гэдэг одоо ийм хүн байна. Энэ болохоор Hyatt Hotel гэдэг шүү дээ, тэ. Айгу том хотел гэдэг. Тэр хотелийн бүр ингээд executive chairman гэж аахгүй. Сүлжээ хотелийн одоо захирлан гэсэн үг. Энэ хүнтэй бас ингэж унтах шаардлагатай болсон гэсэн. Larry Summers гэж байгаа юм. Harvard их сургуулийн ерөнхийлөгч байсан манайха. Амар гацтай. Harvard их сургуулийн ерөнхийлөгч одоо эдийн засгийн профессор байсан ийм хүн. За тэгээ энэ эрэгтэйгийн Jeffrey-тэй ингэж харилцаж байгаа имэйлүүд нь гарч ирсэн байгаа. Энэ болохоор бас нэлийн хэдэн сарын өмнө, сая 1 сард гарч ирсэнд нь биш. Нэлийн хэдэн сарын өмнө ингэж гарч ирсэн. За тэгсэн чинь ирснийхэн дараа угаас интернетээр бөө юм болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ эрэгтэй юу ч болоогүй юм шиг хичээлээ заах гээд Harvard дээр яваадсан гэж байгаа байхгүй. Тэнгүүдээ хүүхдүүдтэй оюутнуудаа хэлээд та нар ийм гарч ирснийг харсан байх гэхдээ энэ бол худлаа те битгий итгээрээ хэдүүлээ зүгээр хичээлээ орцгоё гэж орсон байхгүй. Тэг оюутнууд нь тэр бичлэгийг нь хийцэн интернет дээр тавьчихсан. Тэгэд угаасаа албан шаардлагаар Harvard-ийн их сургуулийн тэр ерөнхийлөгч гэдэг албан тушаалаас буухаас өөр аргагүй болсон байгаа. За Steven Pinker гэдэг бас нэгэн Harvard-ийн профессор манайхаа. Oh my god, Harvard-ийн оюутнуудад яаж байгаа бол ийм олон профессорууд нь ийм юмтай орооцолдог жоохон хүмүүс хүчндээ явж байгааг байсан гэдгийг одоо олж мэдчихэд Marvin Minsky бас нэгэн MIT бас нэгэн Ivy League сургуулийн профессор. Бүр ингээд AI одоо MIT-гийн AI division-ыг found хийсэн үүсгэн байгуулсан ийм хүн юм байна лээ. Айгу амар газтай. Энэ тухайн үед 70 настай байсан гэж аахгүй Virginia Different-тэй унтж явах та. My god. За түүнээс гадна нэг айгүй амар хүнийг одоо ингэж дурдсан байгаа. Гэхдээ энийг бол бид нар хэн гэдгийг мэдэхгүй. Өөрөө ингэж нэрлэж байхгүй. Өөр нэгэн тэ гадны улсын prime minister ийм хүн. Гэхдээ энэ бол айгүй амар зэрлэг хүн байсан гинэ бүр амьдралдаа тэ бүр ингэж үзэж байгаагаар айгүй амар хүчндүүлсэн гэсэн бүр айгүй aggressive тэ бүр ингэж өөрийг нь хүчндж байхдаа бүр ингэж давхар хүчрхийлжсэн байгаа байхгүй. Ингээд амар тийм aggressive тийм байдлаар хүчндээд тэгээд бүр ингээд өөрийг нь ухаан алдтал ингээд богалзуурддаг байсан гэнэ. Тэгээд сэргэнгүүд нь дахиад ингээд богалзуурдаад хүчндэж байхдаа богалзуурдаад ухаан алдуулан дахиад сэргэнгүүд нь дахиад тэгээд бүр ингээд яддаг гэсэн гэнэ. Тэгээд бүр ингээд бүр айгүй амараар ингээд хүчндээд тэгээд яг хүчндүүлснийхаа дараагаар бол ингээд доотлоос нь амар цус гарч исэн. Бас амнаас нь хоолойноос нь амар цус гарч исэн. Тэгээд бүр яг хэдэн өдрийн туршид юм залгих, шүлсээ залгих битгий хэл одоо юм хүм уух идэх битгий хэл шүлсээ залгиж чадахгүй ингээд амнаас нь тус гарч исэн гэсэн. Тийм амар байдалтай ингээд хүчндүүлээ. Тэгээ бүр тэр оройноо очиод Jeffrey-гээс гуйсан гинэ битгий намайг дахиад энэ хүнтэй ингээд унтуулаачтай би гуйж ин дээр намайг битгий намайг алах төглөө гуйж ингээд гэсэн чинь Epstein тоосон ч юм байхгүй. Тий заримдаа нэг иймэрхүү хүмүүс таардаг юм а гэж хэлсэн гэсэн. Айгу амар газтай. Тэгээ энэ хүний тухай бол бид нар бол яг хинбэ гэдэг нь бол мэдэхгүй байгаа ямар ч foreign prime minister гэсэн. За одоо та бүхэндээ өөртөө те энэ сая 1 сарын 30-нд гарч ирсэн имэйлүүдээс нь бас гарч ирсэн жоохон эвгүй одоо ганц 2 имэйлүүдийг нь харуулъя. Одоо жишээ нь ийм имэйл байгаа байхгүй. Энэ хин Jeffrey Epstein л явуулсан гэдээ мэддэхгүй яг л redact хийгдчихсэн заяа. 14 онд явуулсан имэйл байна. Thank you for a fun night. Your littlest girl was a little naughty. Амар гахгүй. Гой тэ хөвгөлтэй үчиг бэлгэсэнд баярлалаа. Чиний тэр жижигхэн охин чинь айгүй naughty байсан шүү те. Бас ийм байсан шүү гэж хэлсэн байна. How old is this one гэд нэг ийм бичлэг явуулсан байна лээ. Энэ имэйл дотороо бичлэг явуулангуудаа how old is this one? Энэ хэдэн настай юм бэ гэж явуулсан байхгүй одоо хүүхдийн талаар ярьж байгаа бах. За тэмүүтээ одоо Jeffrey бас нэг хүнлэл явуулсан юм шиг байна. Тэмүүтээ thanks for your help. Send photos of you and sexy would be appreciated энэ гэсэн байгаа байхгүй юу. Тэр нь болохоор өөрийнхөө доотлынхаа зургийг ингээд аваад явуулаа. Ингээд тачаангуугаар ахуулаараа гэсэн ийм одоо имэйл байна. За нэг удаа PD-ийг нэр дөрдөгцсөн юм байна лээ манайхаа файл дээр нь. 13 онд явуулсан имэйл байгаа байхгүй юу. Нэг хүн Epstein руу имэйл явуулж тэгсэн чинь went to P Daddy party, met some interesting people, didn't see Elon though гэж бичсэн байгаа байхгүй юу.
Би өнөөдөр ингээд PD-ийн пари руу явсан. Айгүй сонирхолтой хүмүүстэй танилцсан. Гэхдээ Elon Musk-ыг хараагүй гэдэг ийм имэйл байжээ манайхаа. За, үүнээс гадна зөндөө олон зурагнууд цацагдсан байгаа. Тэгээд би үзүүлж болохыг нь ингээд хайлт оруулаад явна. Гэхдээ би бас community guideline энэ төр зөвшмөргүй байгаа болохоор тийм эйгүй зургуудыг бас оруулж чадахгүй. Та нар өөрснөө ингээд хаад үзээрэй. Маш олон жоохон хүмүүстэй агуулсан зургууд байгаа. Бүгдээрийнх нь царайг нь бол ингээд угаасаа redact хийчихсэн байгаа. Нэгэн эйгүй зураг нь болохоор Jeffrey Epstein нэгэн жоохон хүүхдээ ингээд барьчихсан. Юу яаж байгаа байхгүй. Жоохон л хүүхдээ амбар. Тэр бол айгүй жоохон харагдчихсан шүү нэрээ. Тоглоомч 9 сартай 8 9 ч юм уу те. Тэгээд тэр жоохон хүүхдээ ингээд бөхсийг нь ингээд хазах байгаа юм шиг. Тим эйгүй зураг. Тэгээд зөндөө олон жоохон хүүхдүүдийг өөр мөрөөр дээрээ тавиад ингээд тэрж мөрчихсэн. Эйгүй зурагнууд зөндөө байгаа. Ер нь бичлэгийн өндөрлөө. Бичлэгийнхаа төгсгөлд нэг юм хэлэхэд Virginia Giuffre хэлсэн өөр бас нэгэн хохирогч хэлсэн. Юу гэхээр Jeffrey Epstein-ий доотлол нь бэлгэрхт нь аюу санаа хэлбэртэй ингэнэ. Жохон гажиг юм шиг хэлбэртэй гинэ. Ийм нэг хохирогчин дурдахтаа бол яг усны тусал шиг. Нэг хүн төсөөлөхтэй болохоор өндөг шиг гэж хэлсэн байгаа. Ер нь адилхан shape-тэй байгаа зү. Юу байгаа гэхээр доод хэсэг нь болохоор айгуу тийм бүдүүн ийм тэгснэ дээшээгээ болгоод амар нарийнхан болчдөг гинэ. Тэгээд нэгэн бичлэг байгаа. Энэ болохоор 2008 оных нь хаа эсвэл 19 оных нь ямар ч нэг аль нэг үедээ нэг шоронд орох гээд баримтлагдах гээд ингээд шүүхийн юм явж байхдаа хүмүүс ингээд асуулт асууж байгаа байхгүй юу? Нэг deposition хийгээд ингээ асуултанд орж исэн. Тэгээ тэр ингээ бичлэгтэй байгаа байхгүй. Бичлэгээр ингээ хийгдчихсэн. Тэгсэн чинь тэр прокурорд нь асууж байгаа байхгүй. Нэг асуусан. Таны эргэтэн чинь өндөг шиг хэлбэртэй гэж хохирогчн чинь хэлсэн. Тэр үнэн үү? Доор айгу өргөн, дээр айгу нарийнхан гэсэн тэр үнэн үү гэдгсэн чинь гэл айгу уурлалтай бүр ингээ айгу уурн хурж байгаа мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээ босоо яваад гсэн заяа. Тэгээ энэ прокурорд яах гэж тэрийг асуусан бэ гэхээр сэтгэл зүйч тэгэж хэлсэн гинэ. Ийм narcissistic хүний яг уурыг нь хүргэсэн, яг голыг нь олж чадсан зүйлийг нь асуух юм бол яг ингээд канапыг нь дарж өгдөг юм аа. Тэгэхээр асуух хэрэгтэй гэж хэлсэн байл. Тэгээ албаар асуусан гэж ярьж исэн. One witness described your penis as oval shaped and claimed when erect it was thick towards the bottom but was thin and small towards the head portion and called it egg shaped. Those are not my words. I apologize. But as Mr. Critton has stated that this is I'm willing to continue. Юу мэрч юм бэ? Ийм жоохон гаж бэлэг эргэтэнтэй гажигтай төрсэн болохоор ийм сонин байлаар заван гаж зүйл хий гэж төсөл юм төрдөг юм уу? Яадгийн мэдгүй. За тэг ямар ч гэсэн ийм хүн байна. Jeffrey Epstein гэдэг хүн бол тэгээ та бүхэндээ бүгдээр ингээд л ярьж өгөх гэж хичээлээ. Тэгээ зөндөө олон хүмүүсийн нэрнүүд бол дурдчихсан байгаа. Тэгээд өнгөрсөн дугаараар би хэлжсэн те Michael Jackson, Mick Jagger, Chris Tucker зөндөө олон Hollywood-ийн хүмүүс бас дурдчихсан. Гэхдээ дурдагдлаа гэх дахиад те дурдагдлаа гэд тэр хүмүүс яг үнэхээр бас тэр юмд нь оролцдог гэсэн үг үү мэдэхгүй шүү. Окей? Тэрийг бол бид нар мэдэхгүй. За одоогоор бол хэдийгээр ингээд иймэрхүү юм зарлагдсан байгаа ч гэсэндээ ямар нэгэн хүмүүс баривчлагдсан ч юм уу те энэ хүмүүсийн эсрэг лоосууд гарсан зүйлүүд ерөөсөө байхгүй байгаа. Тэгээ тэрэн дээр хүмүүс аягүй хууралж байгаа Америкийн ард дээр гэж те. Наад файл дээр байгаа нэрэн дурдгдсан хүмүүс дээр шалгалт хийгээд indictment хийгээд баривчлаач юугаа хийгээд байгаа юм бэ гэд те. Тийм зүйлийг аягүй хүмүүс бас ярьж байгаа. За манайха ингээд энэ төрөд бичлэгийн өндөрлөө. Тэгээ та бүхэн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болохын булангаараа цоо шинэ хэмжилтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.